Таага хийц юм уу? Тэгээ ер нь энэ 30 жилийн хугацаанд үндсэндээ эдгээр өлөөсдөг ямар ч саадгүйгээр юмнуудаа хийдэж бүх юмудаа. Хамгийн гол бол зүгээр миний хараад одоо ингэж яваад байгаа асуудал болохоор мэдээж маш олон асуудал одоо хоригдлогдсон тийм. Тэгээ хамгийн гол одоо суур асуудал энэ байна л гэж байхгүй юм. Бид нар бол одоо колоничлын дэглэмээс гарах хэрэгтэй. Эдний гараа хөл болсон манай дэглэмийг бол унгаарч юу ч дөрөвтэй. Манаг чөлөөлөе гэсэн нэг том гарчгийн дор явах юм байна. Ер нь бол үндсэндээ бол бид нар манай чөлөөлөе гэнэ манаг юу гэх юм. Халын өнжөө чөлөөлөе. Ер нь манаг төлгөн үнэ хэлж байгаа. Тэнд арай хүчтэй юм тий. Яг үнэ. Энэ колоничлын дэглэмийг бол өстөгдөж. Одоо зүгээр байна уу? За эхэлсэн юм байна эхэлсэн. Юу хойд үү? Суугадсан шиг эхэлсэн. Яаж явж гин үү? За яг ямар хаягаар яваад яаж шеэрлж байгаа вэ? Даваа. Шинжээр миний аяг гэдэг. Босоо Монгол шинжээ 10 кириллээр тэгээд лайв бид нар шеэрлж байгаа тий. Рейжмент тэгдэг саалгаа. Гай. Яаж вэ? 52 ороод. За монголчуудаа орж ирээрээ бид нар бас чухал сэдвээр өнөөдөр санал солилцох гэж байна. Сонгуулийн хиймэл амьд биш тарих угаасан мэдээлэлээс төсөөр жинхэнэ одоо үзэл бодол үнэт зүйлээр нээлсэн 3 та бүхэнд өөрсдөө их тийм мэдлэг мэдээлэл төр толгойж өнөөдөр их сонин зүйлийг ярих бол учраас орж ирээрэй гэж хүсэж байна. Одоо ер нь хэдэн болчихъя. Эхлэхээр бол та хэд маань хэлээрэй. За орой мэнд монголчуудаа хөх хулгын жил гарсан зуны өдрүүдэд 2020 оны 2/2-ын тоотой сонгуулийн одоо өдрүүд ерөнхийдөө жаргаж байна. Бидэнд одоо үндсэндээ өнөөдрийг хасаад 3 өдөр үлдээж байна. Бямб нэм даваа гараг гэсэн 3 өдөр. Тэгээд мегмар гарагт бид амраад лав гарагийн одоо өтөө өдөр Монголын ард түмэн төрөө босгох гэж байна. Тэгээд ард түмний гарт бол төр одоо 3 хоног байна. Энэ бол одоо маш игзэгтэй алдаж болохгүй маш ноцтой өдрүүд гэж бид өнөөдөр үзэж байгаа учраас та бүхэнд ингэж одоо үзэл бодлороо нэгдэж их завгүй байгаа ч гэсэн өөр өөрийн тойрог дээрээс газар шороо их орон тусгаар тогтнолоо бодож одоо нэгдэж манай телевиз дээрээс та бүхэнд лайв хүргэж байна. Тэгэхээр Монголын ард түмэн бол маш сайн мэдэх яг салбар бүртээ бол тэмцэгч хурц дайчин шүүмжлэгч гэдэг байр суурнаас бид гурыг бол ард түмэн хардаг учраас өнөөдөр далд колоничлалыг халцгаая даварсан дэглэмийг солилцгоё. Өөр гарц байхгүй цаг баг үлдсэн уриатайгаар улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт Вида нэр дэвшиж байгаа зөвлөх инженер санхүүч эдийн засагч улс төрийн бодит бодлого судлаач Дэмжхийн Болор за олон мянган монголчууд бас энэ хүний үзэл бодол үнэт зүйлийг зөв гэж дагдаг энэ хүндтэй зочин за мөн та бидний эвслээс Сүхбаатар дүүргийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч 24 дугаар тойрогт нэр дэвшигч ноён хуул их орон газар шороо тусгаар тогтнолоо хамгаалan босоо хөх Монгол гэсэн одоо маш тийм босоо Монгол гэсэн маш хүчтэй хөдөлгөөнийг санаачлан Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явж байгаа парчаагийн шинжээр авдан за сүүлийн 12 жилийн турш Монголын ард түмнийг соён гэгэрүүлэх их тийм дөрөв дэх засаглалын он жилүүдэд одоо миний бие явсан соён гэгэрүүлэгч телевизийг үүсгэн байгуулагч Өрөнköд захирал за та бидний эвслээс улсын их хурлын сонгуулийн чиглэлтэй дүүргийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Шаргуугийн хишиг сүрэн бид гурав хамтдаа мананг түлхэн унгая гэсэн сэдвээр өнөөдөр хөрөлдөнө. Одоо би бол хөтлөгч хийхгүй шүү дээ. Тэгэхээр чи та хоёр шууд нар ургах зүгээс та баг эхлээд хэдүүлээ нэг тодорхой минутаар бас ингэж яриад явъя. Яг одоо ноцтой байдал тулчаад байгаа л гэж өнөөдөр гурлаа цуглалаа. Тэгэхээр та салхиа хаглаад эхлээд ярих уу? 90 оноос эхэлсэн нэг ардчил чөлөө зах зээл хүний эрх гэсэн ийм ураагаар манай улсын хурлд бол колоничлын дэглэм орж ирсэн байна.
Энэ бол одоо хүмүүс ямар нэг ойлгомжтой байх үүднээс Америк долларын колоничлал хэлсэн. Санхүүгийн колоничлалын орчинд бид нэр 30 жил одоо ингээд одоо орчин тогтночлоо. Гэвч өнөөдрөөс ингээд харахад бол ер нь колоничлогчдын гар орж самраагүй тийм салбар тэдний тонн дээрэмдээгүй эвдний сүйтгээгүүд салбар манай улсад үлдсэн гэдэг. Одоо биднэрт бол үндсэндээ байгаа нь жоохон газар нутаг үлдсэн. Гэвч одоо саяхны энэ одоо гадны тэр харийн колоничлогчдын гар хөд болсон энэ дэглэмийнхэн үндсэн хуульд одоо өөрчлөлт оруулахдаа үндсэндээ бол хамгийн гол нэг 6-гийн 1 заалтыг өөрчлөөд бол Монгол улсын газар нутгийг болохоор төрийн нийтийн өмч гэдэг нь зарласан байна. Нийтийн өмч гэдэг бол Монгол улсын иргэнээс гадна бол одоо төр хамааралтай иргэд тийм үү. Ер нь бол хүнд ч хамаагүй ер нь нэг тийм дундын өмч гэсэн эзэн тогтоогоогүй ийм байдалтай ингээд томьёолцсон байгаа. Энэ бол ер нь бол манайхан мэдэх байх одоо би эдийн засгийн хамт орчны нэмжлэг гэдэг номыг 2010 онд бол орчуулсан байна. Тэрэнд бид нар болохоор эхлээд хуулиар захиалдаг. Дараа нь тэр хуулийнхын дагуу хуулийн дагуу мэд орж ирдэг. Тэгж одоо том дээрэмддэг. Энэ бол одоо байдал бас л ингээд үргэлжлээ явчлаа харамсалтай. Тийм учраас бол бид ер нь бол одоо ингээд маш хариуцлагатай Монгол улс цаашдаа орчин тогтохгүй юу гэдэг энэ асуултын бол хариуг авах. Энэ хариуцлагатай мөчөд бидэнд тулж ирээд байна. Ийм учраас үнэхээр бол одоо улс их орноо газар шороогоо харин энэ бол эзэн төрөнхийлөгчдөөс харин одоо доншуур тонолчтоос хайрлаж байгаа ингээ харамлж байгаа энэ одоо их орончд бид суглаад байна. Тийм учраас бол та бүхэн бас биднийг одоо дорд мэдэх байлгүй. Ер нь бол бид нар энэ удаагийн сонголтыг бодит байдлаа одоо ухаарч ойлгож сэхэрч хамгийн хариуцлагатай байдлаар хийх хэрэгтэй. Үнэхээр бол одоо энэ би өчигдөрхөн одоо энэ хар машины тухай бол нэг ярилцлага хийсэн байгаа. Ер нь бол энэ улсууд чинь айл хэдийн одоо Монгол орныг бүр дураараа одоо том дээрэмдээд ингээд сурцсан. Одоо манай төр засгийг бол сүүлийн ингээд энэ өөрснийхөө ман дэглэмийг бол дандаа сонгуулийн хар машин нэртэй ийм ловри машинаар байгуулад байгаа. Гадна талаас нь Монголын төр засгийг байгуулад байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гисэн хэдий ч бол бид нар үнэхээр бол одоо нэг талтаа гарч бүр одоо юу гэдэг чинь нэг бокс байдаг. Тэр шиг одоо бид нар зүгээр оноогоор ялах биш. Цэвэр ялах хэрэгтэй байгаамаа. Ийм учраас бол та бүхэн үнэхээр бол одоо маш хариуцлагатай байдлаар одоо сонгуулаа өгдөм бол тэд нар ловирдэж чадахгүй. Бид нар бол ганцхан ийм л зам байгаа. Ер нь бол зүгээр бид нар одоо ингээд янз бүрийн одоо байдлаар одоо чинь ингэж хуваагдаж энэ төр өгдөм бол нөгөө улсууд ч юм бол бидний ловирдоход бэлэн байгаа. Ер нь ийм бол ноцтой одоо нөхцөлд одоо орцсон. Ер нь манай улсын өнөөдрийн өргөхөд одоо 30 тэрбум доллар болсон байж байгаа. Ер нь өнөөдөр төсвөн бүгд одоо 28-аас 30 сая одоо төгрөгийн юм өртөө төрж байгаа Монголд. Тийм шүү дээ. Монголын бол одоо чинь үнэхээр одоо бэлчээрийн ялангуяа газар тариалан энэ бол бүс нутгуудыг аль хэдийн хуваагаад авцсан байна. Энэ одоо харийн колоничлогчдын гар хөл ман дэглэмийн одоо энэ олигархууд. Ийм учраас бид нар бол их нутгаан буцааж явах бол тэмцэл бүгдээрээ нэгдэцгээе. Ер нь бол хамгийн гол асуудал болох зэрэг бол ер нь Монгол улсынхаа Монголын үндэсний мөнгөн дэмжлэгтийн төгрөгийг бол 90 онд бол 92 онд бол харийн одоо колоничлалын гол одоо хөшүүрэг болох долларын одоо бүрэн иргэшээлд оруулсан энэ гинжнээс бид нар чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Ингэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хичнээн олон сайхан амлалтууд байгаа ч бид нар бол нэг бол хэрэгжихгүй бүрэн үндэсгүй. Ягаад гэвэл бид нар тэрийг хэрэгжүүлэх төгрөг мөнгөгүй болгоцсон байхгүй Монгол улсыг 30 жил одоо ийм байдалтай байж. Тэгээ ер нь бол би энэ асуудлыг одоо судаад олон номнуудад гаргасан байгаа. Эдийн засгийн одоорчдын намжлал, эдийн засгийн одоорчдын золиос болсон орнууд, боловсролын тухай болоод хүн сүргийн үйлдвэрлэл, тэгээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг аль хэдийн 97 оноос манай улсад оруулаад ирсэн. Одоо тэгээд генийн өөрчлөлттэй одоо чинь юу нэг хууль үүдий. Тэрэн дээр хуулийн хэлцүүдүүд намайг өөрчсөн. Тэгээд үнэхээр тэдний асуудлаач ойлгохгүй юм усуудаар бид нар бол үндсэндээ 30 жил одоо төр засгийн амьдралаа бол саатуулчлаа. Одоо самруулчлаа. Энийг бид нар тасан зогсооё. За.
Та Энэ таны хэлээд байгаа одоо бид нар самруулаагүй колоничлогдоогүй салбарыг залгаа байна шүү дээ. Баггүй. Харахад бид нар нэг хил хязгаартаа Батлан хэл хайлтаа нэг тусгаар улс шиг харагдаад байгаа боловч бид нөөдөр боловсрол эрүүл мэнд одоо юу гэдэг энэ эдийн засагаас бүгд байх боллоо шүү дээ. Баггүй. Газар нутаг одоо жоохон үлдсэн үнэ. Нийт газар нутгийн чинь бараг 72 руу нь одоо эцэст орчлоо шүү дээ. Тий. Тэрнээс чи одоо манай урд төршийнхэн маань хамаг их ихийн эзэмших шиг байна. Нэг тийм ээ. За үлдсэн 30 гаруй хувь дээр нь одоо дахиад тоглох гэж байна тийм үү? Тий. Ахиж тоглох гэж одоо гүйцэх гэж штэ. Улаанбаатар хотод энэ нөхдүүд маань одоо ирэх барьж байгаа нөхдүүд маань төдний цүнх баригч нар маань дагалдаж гүйлдээд Улаанбаатар хотын газрыг дараад одоо олон тэрбум дөрлөө штэ. Яг үнэ. За уул уургаагаар зөндөө тэрбум төрлөө тийм үү? Офшорч төрлөө. Одоо үлдсэн дээр нь газар тариалангийн бүс нутаг гэдгээр дуусгах шин. За энэ юу бол одоо өчтөр яг ил болж байна л да. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр засгийн газраас гарсан 131 дэх тогтоолгоч. За Монголын хамгийн сайхан үржил шимтэй хангаа хинтийн нурууны сав газрууд, айсаа газрууд яг нөгөө нэг ойн сан, усан сан тийм ээ. Тий. Одоо үнэхээр л бидний нөгөө нэг зам болоод наадам мөнгөрөөл аялал жуулчлалт хийдэг, зугаалдаг, явдаг, амардаг яг тэр газрууд байгаа. Хамгийн үржилшинтэй Хамгийн Монгол нэг шиг байгальтай. одоо тэрэн дээр нь одоо арангаан баг их дийлэх сумууд орчих. За тэгээд цахир тариад хангаа сумууд гээд одоо их тамир бүгд яваад орчихсон. Өндөр улаан болоо хангаа сумууд. Тэгээд булган орцсон байгаа, өвөр хангаа орцсон байна. Төв аймгийн бүр сум сумаар нь орцсон байна. Дархан сэлэнг гэж юусэн ингээд бүгд явчих. Хинти нөгөө нэг сайхан нөгөө баян адраг, бэндэр, дадал, батнаар бүгднийг. За энэ олон сумдуудын малчид хаашаа явах юм? Дөрвөх юм уу? Тий шүү дээ. Эх орноос дөрвөх юм уу? Их цагийн дөрвөлт хийх юм уу бид нөө өнөөдөр? Одоо Сир Палестин шиг болох ч юм хаашаа. Ийм нөхцөл байдалтай ийм тогтоол гарцсан байна. Энэ ерөөсөө би яг тэр хүн ч ойлгохоор байна шүү дээ. Түрүүн таны хэлдэг үндсөөлөл 6-гийн 2 дээр төрийн нийт ингээд бүтэн бүхэл үг оруулсан шүү дээ. Цэг таслал биш шүү тэр. Яг үнэ. Үг. Нийтийн гэдэг агуулдаг. Тэрнтэй шууд уйлдаа явчих жоохгүй. Аа тэгээд тэр олон сумыг өнөөдөр тэр олон 7-8 аймгийн ингээд тэр олон сумаар хамруулах манай өнөөдөр тийм тариалангийн чадахтай улс мөн үү? Тийм шаардлагатай улс мөн үү өнөөдөр? Өнөөдөр тэр их одоо нүүдэлчин соёл иргэншил мал аж ахуй тэр газар ард түмний хөвгөд газраас нь хөвгөд салгаад хайжуулах гэж байгаа тийм үү? Тэгэхээр энэ дээр нөгөө нэг л надлангийн одоо тэр шаамар сэлэнгийн шаамар 300 га газар хятад аваад баахан хилэн боллоо шүү дээ. Тэр байна. Одоо ингээд 61-ийн гармын нөгөө хөдөлмжний хятад тийм үү? Оросоос хөвгөд өсгөр эрхүү житээс баахан хөвгөд өссөн нөгөө биднээс илүү орс хэлтэй хятад байна шүү дээ. Тэднэр тарж эхэлнэ. Тийм үү? Явандаа тарна. Удаасаа тодорхой. За үндсэн хөлөндөө нийт ингэ өгсөн. Тэгэхээр нийтийн өчөөс нөгөө л гадны нөхцөл гадаадын төр орсууд харайлгүй гэдэг тийм цагаач тэр бүгд эзэмших хэрэгтэй өмчлөх хэрэгтэй болчихж байгаа. Энд нь тэгээд нөгөө явандаа асуудал үүсэж байна. Марчиж гадар 10 танаа тавшилсан байна. Тэгэхээр мэдээж урд хүч чинь бас энэ чинь бас хүмүүс иргэдэн хамгаална. Өмчөө хамгаална. Тийм үү? Бас ингээд ерөөсөө асуудал үүсэх гээд байна. Үүсэх гээд байна. Энтэйгээ холбогдуулаад энэ нөхцөл чинь бас дахиад нэг хийчихэд байгаа хувь л шүү дээ. Одоо нэг бэлчээрийг хөвчнээр олон жилийн өмнөөс ярьсан шүү дээ. Энэ нөхцөл хөвчнээр. Ама өвөрлөг цаахан дүүс маань одоо их орон сэтгэлтэй. За ганц тусгаар дэвтэн 10 Монгол мань байгаа болохоор бидний энэ гол зоогож явуулсан шүү тийм ээ. Газар нутаг гэдэг ямар хүн зэнүүдээ газар бол улсын үндэс гэдэг одоо модон хааны өвчин хэн бэлээ та бүхэн маань энийг бас бэлчээр нутгаа өмчлөөж хөвчлөөж юмор эдний араас орох шүү гэх тийм үү. Үүлгэнэ хийж шүү дээ. Яг үнэн туслаад хийж байна. Бэлчээр нутгаа хөвчлөхгүй гэсэн залуу одоо сошиал гарч байгаа үсээс сайхан мөртөө залуу дээр машинаар мөргүүлээд тайруулаад тийм. Ичнээ юм болов. Тэрнийх нь асуудлаас болж бид нар хятадын элчин дээр гоон зэрэг зөвхөн төвлөрдөж бас ичнээ юм болов гэж. Ингээд бахад манай ард түмэн өнөөдрийн энэ хоёр намыг ман гэдэг одоо ялангуяа настай ах ихснэр маань тагаар гүйлдэх юм. Одоо би энэ дэлхийн дээд ихээр одоо зөндөө тавлаа. Тэгээд настай ихснэр манай намыг гэдэг одоо хөлтөө очиж гол давхиж байгаа юм. Одоо энэ улсуудад хэлэхэд зүгээр үр хөвгтэй бодооч. Ингээд энэ хоёр нам чинь одоо бодлогоо хэлдгээр 70 колоничны систем жинхэнэ зууштай хийж штэ. Жинхэнэ одоо бүх юмыг урагчнаар ингэ хийж тавьж байна. Гадаадын дайсан шууд ороод зогсны оронд ч дотоодын дайсан гэдэг маш аюултай нялуун одоо нэг 70 маягаар ингээд дуусаад байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ хоёр намыг нэг удаа өнжөөё. Энэ хоёр маань бас бацаалагдуулсан шүү дээ. Үний юм авсан үуч бас нэг явсан заагаад бас тий жоддог жаад нэг заагаад тийм үү. Ирмэн жоддог заагаад хүссэн үсээгөө нөө бидний хэрэгт нийцсэн коног дарна.
Тийм болохоор энэ бацаалагдсан улсуудаа бас өрөвдөй л таа хэлээ. Нэг удаа өнжөөе. Тийм үү? Нэг удаа өнжөөгөөд үзнэ. Оройг намраагаад үзнэ. Тэгээд энэ улсын хорон ямар болох вэ? Өнөөдөр алдсан юмудаа яаж эргэж олж авах вэ? Тийм үү? Яаж хариуцлага тооцох вэ? Бүгд дараа шүү дээ. Ер нь ийм байгаа. За би бол энэ бид гурав өнөөдөр яагаад нэгдэж байгаа вэ гэдгийг эхлээд ард түмэнд ойлгуулмаар байна. Яагаад гэвэл энэ удаагийн сонгуул бол маш том тавилттай жүжиг явагдчихэв. Би бол мэдээлэл боловсруулдаг. Миний түүхийн хэд бол мэдээлэл, миний хийдэг тал бол бас мэдээлэл. Тэгээ би тэрийг зуурч мэдээлэл хийдэг үнэ бүх их сурвалжуудаас мэдээлэл авахд бол ерөнхийдөө бүүе сонгуул буюу маш унталттай суул тавилттай жүжиг явагдаж байгаа. Хоёрдугаарт бол мань хаана байгаа гэж яриад байгаа. Энэ бол маш буруу. Ан бол 2016 онд алга болжээ. Яагаад алга болжээ гэхээр 2012 оны сонгуулиар тэд гарч ирээд улс орныг таны хэлдгээр далд колоничлын одоо гар хөл уусан маш олон залуучууд бол аимшигтай юм хийсэн. Монголын төр нийгэм улс төр дөрөв дэх засаг хэвлэл мэдээллийг зэрэмдэглэсэн. Тэгээ 2015 оны сүүлрүүгээ ер нь цаг их бүр их цэвэрч айцтай болж ирсэн шүү. Яг тэр үед бол ер нь нэг юм л бол ингээл барьчих гал одоо тэр дээрээс элбэгд орчиж ингээл дарчих гал янз бүр болчих гал ер нэг тийм хачин муухай болж эхэлсэн. Тэгээд тэр их тийм галзуурл нь одоо харахад зул бөхөختөө бадамлаж өгөхтэй үхэр буугаар тавьж байжээ. Тэр үед бол ан байхгүй болсон. Өнөөдөр байгаа гэж яриад байгаа. Би өөр гайхаад байгаа. Арчлалын алтан хараа зайнууд өнөөдөр тэр нам дүр нэгч баг байхгүй шүү дээ. 3 дугаар хоолныхын 4 дугаар хоолныхын ороод ирсэн байхад ан байгаа гэд яриад байгаа нь айгүй буруу. Тэгэд 17 онд сонгуулиар мань үнэмлэхүй олон суудал авсан чинь ялалт биш шүү дээ. Энэ бол зүгээр л нөгөө цас дуулын цагаан арслан цагаан болохоор 62 шоргоолж хэд гарлаа. Тэр шоргоолжинд л баригдсан асуудал. Тэгэхээр тэр бол зүгээр үнэхээр тийм тэр шоргоолжинд тэр олон шоргоолжнууд л тэрийг барьж авснаас биш бодлого боловсруулад бид нар шиг улсууд өрсөлдөөд нэр дэвшээд тэдний бодлого хөтөлбөр сайн болоод ялаагүй юм баггүй юу. Тэгэхээр энийг өнөөдөр ингээд бид нар үнэлэхгүй ялсан гэдээ яриад байгаа нь буруу. Өнөөдөр 20 онд ан байгаа гэдэг байгаа нь бүр буруу. Тэр намынхан чинь зарим нь шоронд байна, зарим нь гадаадд дөрвөөд байж гэн, ерөнхий сайд нь ирэхгүй зугтж гэн, зарим нь бие дагаад нэр дэвшиж гэн, зарим нь өөр намаас нэр дэвшиж гэн. Та бидний эвсрэл рүүч ганц нэг хүн орж ирэл ингээд тал тийшээ яваад тэнд одоо зүгээр аж ахуйн галтгооны ажил хийдэг хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байгаа. Хоёрдугаарт бол энэ Монгол Ардын намын пиарчд одоо болоо ямар хоцрогдсон юм ийдий. 17 оны ерөнхийлөгчийн сонгуулиар шууд мэтгэлцээнээр нь энэ колтоос таны бөндийсэн даруухан хөөрхөн гайхалтай энэ одоо чанарын нууц юу вэ гэдэг асуулт тавиад тэр хүнийг унгаж ийсэн шүү дээ. Таны энэ төлөв даруу яруу тод гэгэн гэрэл чинь одоо юуних вэ гэдэг асуулт тавиад унгаж ийсэн. Тэгвэл одоо ингээд хөрөлсөх ерөнхий сайдыг очсон газар болгоно нь л одоо ерөөсөө бараг нөгөө уралдаад ирсэн морины адис авж байгаа юм шиг л ингээд ерөөсөө төрүүлээ явуулсан 200-300 хүн нь одоо байл л доо. Хэрвээ тултал нь иймэр угол хойд солонгос шиг уйл л та. Эмэгтэйчүүд парад алхахтаа бүр дэвхцээд л ирчүүд нь нэгшээчтэй. Энд чи өөрөөр хэлбэл нөгөө төр инк болдойгоо унахсан шиг одоо хөрөлсгөө унаглаа. Энд чинь энэ PR нь бүр үнэгүй чи би чи PR-ын хүн болохоор харж байна. 3 дугаар тэгвэл одоо яг явагдаж байгаа шүүх хурал бол бас их сонирхолтой дүр зураг сонгуулийн өмнө шийд гаргах бах. Яг энэ дээрээс би ямар дүр зургийг хараад байна гэхээр энэ нэг бялууруулсан ан байгаа юм шиг энэ худлаа PR марыг одоо зогсоо. Болоргоо бол энэ далд колоничлалыг 22 жил судлахтаа манай улс харахад тусгаар тогтнол боловч бүх ямаараа колони улсныг 10 хэдэн номер гаргацсан. Та залуучуудаа дагуулад өдөр шөнөгүй нойртой нойргүй өвөлгөн хүйтэн өвөл өөрийнхөө эх оронд өөрийнхөө уулыг харийн хүнээс авах гэж хамаг залуу насаа зориулахдаа бүгдийг харцсан. Би 10 хэдэн жил соён гэгэрүүлж өгтлээ гүүхтээ бид нар олоод харчлаа. Бид өнөөдөр энэ 20 оны түүхэн сонгуульд явж байна. Тийм учраас ерөөсөө мананг арилгын, мананг халыг биш. Ерөөсөө энийг шууд таны хэлбэр түлхэн унгай. Өөр гарц ард түмнээ энэ чи болохоо байлаа. Бүр улаан гэрэл асаад удчихлаа. Одоо 21-нд Сан Францискогоос шууд чартер ирэх гэж байна. Юу ирэх гэж байгаа? Би бол гайхаж байна бас. Тэр ирж байгаа улсуудыг нэг үржлийн регистрийг гаргацаад юу бас та одоо би зүү ярьж байна уу? Энэ хар машины чинь хүмүүс ирж байгаа. Та бас тийм. Ер нь бол энэ хар машиныг ингээд одоо яаж оруулж ирсэн гэдэг нь санаа л та.
Тэр бол одоо 12 оны сонгуулиас хойш бол ингээд ардчсан юм ялангуяа бол тэр нэр бүрхүү өсөж байгаа шүү дээ. Явуулсан дандаа үеийн фото тийм. Тий, одоо бол Энэ бид бол зааж баян гэх. бол уйлгнаад байсан тийм үү? Одоо маань бидний сонгуулийг дөөрчлээ гэдэг. Тэгээд 10 тэр үед чинь 7 сарын одоо энэ үед зориултын жоохон байгууллагатай одоо ийм хатдаг болсон. Энэ дээр 40 оны сайхан боловсролын амнаас эрүүл мэндийг болох тохиолсон байгаа бүгдээрээ гарч байгаа. Гэвч энэний одоо хариу болгосон тийм ялангуяа бол энийг Канадад ашиглаж ирсэн тэнд бол үндэсний ашиглаж ирсэн хуучин машиныг 40 гаруй тэрбум төгрөгөөр бодлон авсан юм байна. Тэгээд энэ хэсэг улсуудыг аваач сургасан. Тэр нь болохоор ер нь үйлчлэгээ хийх одоо тэр сургасан байна. Тэр IT-ийн инженерийг сургасан шүү дээ. Тэр бол үндсэндээ ер нь бол энэ машиныг одоо бүгдийн одоо програм хангалтын экспертиз хийх тийм бол хэлчихв байгаа гэдэг. Ер нь бол энэ програмын кодыг болохоор арилжааны нууцаар чамд болсон. Гэвч миний одоо орчуулсан хакинг демокраси гэдэг тэр бол баримт кэмээр өнөөдөр Америк төслийн жирийн нэг шудраг хэрэг байдаг. Тэр усуудын төдөрөд тийм хайрцагтын сервисээр тэрийг нь хойноос өгөө судалж ирсэн хэсэг усуд олж аваад тэгээд их сургуулийн иргэдэд төгссөн байна. Ер нь энэ бол чинь програмын бодлогын хоолны экспертиз хийж өгч байсан юм эсвэл бид үзээд энэ том одоо чинь цаасан юм байна. Энэ бол бидээс одоо хамгийн маш олон цаасан юм байна. Энэ учраас ийм нэг програмын юм олон хүмүүсийн одоо итгэл сэтгэлийг тийм ардчлалын хамгийн үнэт зүйлийг хулгайлж байгаа үнээр сонголттой байна гэсэн дүгнэлт хийж гисэн байна. Тэр одоо танд энэ сонгуульд тавилттай юм шиг санагдаж байна. За таны шүү дээ. Хийж байгаа сонгуулийн ерөнхий хорооны тэр хийсэн хуулиуд нь одоо ирээд одоо бүх тойргуудын чинь тусгсан мажоритар тогтолцоогоор хийсэн боловч яг энэ бол одоо чинь ийм одоо нөхцөл байдал үүснэ олон болоо жижиг намууд орж ирэх ийм байдлыг хаах юм. Тэдний ажил бол айлтгал болохоор ердөөсөө одоо тийм хүндрэл үүсгэх ийм бол юмнуудыг маш олон одоо шугуулж гисэн. Тэр нь хамгийн гол нь нөгөө хэсэг бүлэг улсуудын нэг тийм нэг талд шууд тачаалыг биччихээд тэрийг хууль гэдэлээ. Тэгээд тэрийг бол эдгээр өндөр торгуул одоо чинь шүүх цагдаагаар бол ингэж бид тулгаж байгаа энийг бол дэглэм гэдэг байна. Энэ практик энэ дэглэм. Хэсэг бүлэг улсууд одоо чинь өөрсдийнхөө үнийг биччихээ. Тэгээд одоо тэрийг бол энэний нөгөө дараагийн шатны бол эсэс юм гэдэг. Энэ бүхнийг ингээд үзэхэд миний хэлсэн үнэхээр бол үүнээс цааш явж болохоор байлаа. Энэ бас үнэхээр маш нөхцөл бодогч юм. Дараагийн үеийн 4 жил болохоор энэ нөхдүүдийн урдын тавьсан долларын зээл төлөгдөх асуудлууд босч ирнэ. Ер нь бол одоо чинь ковидын дараа бол өчөө олон бол асуудлууд ингээд босч ирнэ. Энэ байдал болохоор манай орны үндсэндээ би одоо цаашид энэ орны яг энэ чигээрээ тийм өнөөгийн байдлаар ядаж орчин тогтохгүй гэж үнэхээр тийм эргэлзэхэд хүрхээр тийм асуудлууд үүдэг. Энийг ингээд дор дороо бариад явах уу бид нар? Ингэж яаж босч ер нь за. Ер нь бол энэ удаагийн сонгуульд тийм учраас үнэхээр бол одоо урамшилтай яагаад бол сонгож байгаагаа ойлгож энэ байдлаар бол сонгуул хийх нь байг нүстэй болно шүү. Үнэхээр таны түрүүчийн хэлдэг улаан гэрэл насаад удчлаа гэдэг юм. Үнэхээр бол үгүй. Улаан гэрэл насаад удчлаа. Тийм учраас бид бол үнэхээр бол байдлаа ойлгож ухамсар одоо жинхэнэ нэг ард түмний үзүүлмээр юм үнэхээр тийм үү? Үнэхээр бол ард түмний одоо чинь тэгээ би нэг зүйл гайхаад байдаг л дээ. 7 удаа бол бидний сонгочод эднээс өөр үсээд гайхалтай байхгүй юу? Тийм шүү дээ. Нэг ухаантай юм хэлсэн гэж байна. Нэг юм дахин ингээд хийгээд байгаа мөртлөө өөр одоо хүснэ гэдэг нь энэ нэг галзуурл. Тийм шүү дээ. Хүмүүс сэтгэлийн ухамсаргүй үйл явдал. Тийм ухамсаргүй үйл явдал байхгүй юу? Ингэж бол сургасан байдаг шүү дээ. Ер нь бол бид ямар нэгэн өөрсдөх гэж байгаа шинэ үйлсүүдээр шинэ хүчнийг бол гаргаж ирэх хэрэгтэй. Тэгжиж л өөрчлөлт. Эдгээр чинь бол аль хэдийн одоо харийн колоничлогчтой нэгдээ тэдний гаргал болоод Монгол улсад одоо чинь үндсэндээ 30 жил бол бидний ядуур одоо энэ одоо уруудлын замаар ингээд чирлээ шүү дээ үндсэндээ. Бидний одоо хийсэн одоо энэ тэр хуулиудаар бүх юм болж ирсэн. Одоо манай боловсролыг үндсэндээ самарсан
эрүүгийн тогтолцоо гэж байхгүй бас ер нь бол Монгол улс бол урд нэг социалын баримжаатай ийм улс байсан бол одоо тэрийг бүрэн алдад дууссан байхгүй. Тэгээ хамгийн гол нь одоо чинь хамгийн сүүлийн жишээлбэл одоо тэтгэврийн асуудал дээр хүртэл одоо ингээд тэтгэврийн одоо энэ санг өшөө одоо чинь ийм арилжааны хэлбэрт бол оруулж иргүүлэх гэсэн ийм болоод санаатай гаргаа явж шít одоо тэр ардсан намын тэр амар жаргал энэ чинь ийм имийг бол дэмжиж явж байна. Ер нь бол ингээд сайхан амлалт чинь дандаа нөгөө тийм тамруу бол одоо хүнийг болгуулж идэв шиг гэсэн ийм утгатай үг байдаг тийм үү? Одоо бол яг тэгж манай ард түмэн чинь нэг тийм сайхан амлалтанд их хурдж байна. Амлалт гэхээс одоо мэдээж хүн юм амлаж хийж гарна тэрийг би ойлгож байна. Гэхдээ тэдний хийж байгаа үйлдэл нь нэг удаа хүн алдаж болно. Хоёр удаа алдаж болно. Гурав бол арай хэтэрч байгаа байхгүй. Гураас алдна. Энэ бол хийм ус үзэгдэл тийм үү? Одоо сэтгэл санааны одоо чинь тэр оюуны хоосрол гэж байд юм уу? Үнэхээр бол тэр Улаан удаа гэдэг чи одоо улаан удаа гаргачихад ангирлаа өөр болгоно гэдэг нэхэд идэг. Хамгийн мод нь одоо чинь самраа дууслаа шүү дээ үндсэндээ. Монгол улсад өөр салбар үлдээгүй. Одоо бидний ердөөсө төрүүчийн одоо тэр шинжээр авдангийн ярьдаг Монгол улсын одоо нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд бол одоо бидний ард түмний үйлдэл. Энийг хүртэл булааж авах гээд энийг зориуд гаднаас нь санхүүжүүлж энийг чинь зориуд гаднаас нь захиалсан болохгүй болно. Одоо бид ерөөсөө хүний дүртэй болчиход байна. За. Хүний дүртэй болчиход байна гэдэг одоо бид чи одоо яг 10 гаруй жил явахтаа сүүлийн хэдэн жил бол бүр огцон мэлэгдээд байгаа. Ялангуяа хил бомж газруудаар явхад яа одоо уул төсч явж байгаа сэтгэл төрн штэ. Тэнд одоо тэгэл нэг хилийн ойролцоо байгаа тэр малчин ч байна уу, нэмэр тариалан ч байна уу, яг Монгол хүн бол тэнд бол гадны оронд ирсэн нэг дарлагдсан тийм үү. Тэр одоо тэр гадны компани бол одоо тэнд босс. Тэр улсын эзэн тэр иргэдийн хурал засаг дарга тэр цагтаа тэр бүгдийн байна. Ер нь бол тэгж харцаар хөдөлж штэ тэр улсын санхунд бүгд. Яг гайгүй зүстэй нуруутай нэг хүүхэн тэр кавин Монгол хүүхэн. Ерөөсөө яг ийм бай. Тэгээд тэр шудраг ёсыг нэгсэн гадар нутгаа булаацалтсан одоо ус бэлчээрээ харамсан малчин бол затагийн дарамтанд. Би одоо тэр баян болтыг бас залуутай таарч ирсэн хэрэг айгүй өөрөвчсэн тэрийг бол нэг нөхөр босч байхгүй юу? Нутгаа болоод гадны ургадаа үзэн штэ. Тэгсэн нөгөө нөхрөж яах вэ? Бид нар яваад өгнө шүү дээ. Биднийг аваад явах үед бол гайгүй байсан юм байна. За тэгээд өнөөдөр ингээд иглээ болсон. Сүүлд нь биднийг явсаа дараа 2 3 хоногийн дараа аймаг дээр явж мөрдөнд одоо 20 юм байлтаа төв саатуулаад 10 хоног болсон юм шиг. Тэгээ буцаад очиж нөгөө адуу болон талаар тарчихсан нөгөө хүүхэд 2 3 нэлх хүүхэдтэй хүүхэн жаас нөгөө адуу болон нэг юм тэрийг яах вэ? Тийм байдалтай болсон. Нөгөө залуу гэртээрэл сонирн болож за тэгээд цэг цэгдээ бахан дарамтлаа. Засаг эмти бол нэлээ яагаа үз уурхаа нэлээ яагаа үз гэлээ тийм үү. Тэгээд бодохоор өөрийнхөө их оронд хүн ингээл боошиг байгаа байхгүй юу? Боошиг байгаа. Гэртээ ирэнгүүт нь нөгөө нэрэл нэг хэд хэсэг хоригдж байгаа гэдэг нэг гэрэн тарчихсан адуу малнч талаар нэг тарцсан ингээл хахад за болиё гэж авч. За ах би болиё. Тэрээс шууд үндсэндээ бол энэ чинь яг энэ одоо либерал улсын бол дараагийн одоо шатны нацизм, фашизм шүү дээ. Одоо тэр цагаан хадлал гэж юм тэр гашуун сухатын бомб гэж тийм үү. За тэр зам дагаад одоо тэр олон зуун машин өдөрт 4-5 мянган том шалгаан явж штэ. 120 оны норд бензүүд. Тэрийг замын хоёр хажуудлаар дагсан бүргсэн шороо тэр хаягдсан шорондоо илт бус 9 зүйл явах тийм үү тэр ундааны сав маа одоо өмд гутлаа юу вэ? Сүнцэн ертөнц энэ бол тийм ээ бид өнөөдөр баялаг гаргаж байгаа мөртөө сүнцэн ертөнц дундуур яваад тэр олон жолоор халуун тааж хүүхэнд хичнээн юм одоо нүүрс ажид гарч ийн. Дүнх дараа нь шууд Улаанбаатараас гоё юм руу орж ирж байгаа юм чинь. Тэг бид нар баялагын өгöd байгаа улс нь одоо тарцсан юм байж дээ. Баялагын аваад байгаа нэг улс нь цаана шил ташиг сүндэлсэн байж дээ. Энэ одоо ямар нэг юм бэ? Гол нь энийг гаргаж 30 жил колони систем дээр бид нар чинь санхүүгийн колони. Урд нь бол ингээд боолуудыг гинжлээ тийм үү? Гинжтэй нь бол ажиллаж одоо чинь ташуурдаж ажилладаг байсан бол одоо улсыг бүх ард түмний нь бол үнэхээр өөрөөр гинжилчихэд байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь тэр өрийг бол одоо чинь баталгаа болоод цагтаагаар бол одоо чинь янз бүрийн шүүх торгуулаар бол ингээд хүмүүсийг төрүүлж. За хөдлөх боломжгүй болгодог. Энэ бол үнэхээр энэ чинь дэглэм багхгүй юм чинь өөртөө дэглэм хэсэг бол зүүдэг
Эсвэл улсууд өөрсдийнх нь тэр одоо чинь долларын эзэдийн энэ одоо хүсэлт ачаал хамгийн нэг бол бичээд хууль гээд баталчихж байгаа байхгүй хууль бол. Тэгээд энийг бол цагдаа зэргийн бол хүчээр бол чинь тулгарч хүчирхийлэн бол явуулдаг. Энэ бол байдлыг бол бид нар үнэхээр цаашд бол төвчшгүй энийг бол ийм байгаамаа. Одоо ингээд залуучууд ихэнхдээ манай улс оронд ингээд энэ мань хааны тугийг бариад сурчлаганд явна гэдэг бол яг үнэндээ бол готомшигтэй. Би бол тэгэж харж байгаа. Яагаад гэвэл эн чинь одоо бүх ард түмэн монголчуудын нэг өстө язгуурын нэг сониуч зан гэж байна. Энэ бол бидэнд асар их том харуул хамгаалт болж байна л да. Жишээлбэл 1990 оны үед өвсний үндэс хөтөлбөрөөр Япончууд Монголд ирээл за тэгэл дараа нь Америкчууд ирээл говьоор явбал би ч говийн хүндэлтэй. Тэгэл тавлаа та нар муусаа юмнууд юу мэдтий нэг ганц ботоо уйцсан гунганаа халуун наранд нэг өвгөн унтаал. Тэгээд нэг Америкийн нэг судалгааны залуу айлд очиод бүр нэлээ шоолонгой өстэй дөрвөн хамтай гэрт баруун талд нэг өвгөн буруу харж унтаж ягаад тэгээ босоод ирэхээр нь бүр ингээд доромжилмоор санагдаад тэгээд орчуулагчаараа далимдуулаа за өвгөн юу байна одоо танах мэдээлэл яаж авдیں۔ Монголчууд Америк гэж улс мэдхүү одоо Америк гэж улс мэдхүү тэр Билл Клинтон гэж ерөнхийлөгч мэдхүү энэ төргээ тавлсан. Тэгээд тавлсан чинь нөгөө өвгөн нэг жижигхэн өвгөн тэгээд өв зуны халуунд баг хөнтэй дээлтэй шахуу ингээд суудсан. Тэгсэн чинь өөч цай ууж чимээгөө суужсэн аа. Гэхдээ хүүхээ наад залуу болсон нэг юм асуугаадхаа ч гэдгсэн чинь юу асуух юм гэдгсэн чинь нөгөө Моника Левинскигийнх нь нөгөө хүүхнийх нь асуудал болсон бэ гэд. Тэгээ нөгөө Америкчин тас гэдэргээс аваад. Тэгэхээр Монгол хүнийг ер нь басч болдог. Тэгэхээр юм ярьж л өөх хэрэгтэй. Бид чинь хараад хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч нь төрийнхөө ордонд болоо тийм одоо чинь завхаа зайдан үйлдэл хийжсэн хутлаа ярьж байгаа. Тийм шүү дээ. Одоо тэр нөгөө сүржигнээ дэдэг бид дээр гараа тавьж байгаад хутлаа ярьж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр чинь Монгол хүнд бол өгөгдөл нь байна. Одоо бид сонгуулийн үеэр та хоёрын тойрог дээр яаж байгаа ямар ч хэлсэн л чингэлтэй дүүрэг дээр намайг очихоор ард түмэн юм сонсох гээд ирэх юм аа. Тэгээ ингээ уулзалтуудыг харахаар ингээл ерөөсөө ардсан нам бол бүр бага уулзалт хийж байгаа. Монгол ардын нам бол бүр тавилттай. Тайзаа нэлээд зайтай 50 тэгээ нэлээд холоос харьцсан тэгээ бүх юмнууд ингээл нэг тийм стандарт. Бид нар бол ерөөсөө шууд буугаал ингээл ерөөсөө таарлцсан газараа богончгны хажууд дуу засварын хажууд ерөөсөө хаа таарлцсан газараа амьд уулзалт хийгээд явхаар эсвэл одоо юу гэдэг тэр хөжиж чонхор энтрээр явал дайвар майвар зардаг доор нь бодвол махшуулж байгаа залуучууд энэ төр дээр очихоор тэр хэд бол ерөөсөө л сайн яриад хэлээд өгөөч. Энэ бидний яг сэрцнүүд нь эн чи одоо бид өөрчлөлмөр байна гэж ахаад ийм сонголт хийчих юм биш үсттэй. Энэ ард түмэн чи одоо арай ингээд зарим нь одоо ингэж штэ. Би бол мэдээлэл ингээд хараад хахад маань бол нэг сард ингээд 100,000 төгрөг өгцөн л гэж ярих юм ингээд нэг дундын яриа өгдөг штэ. Эсвэл одоо шинэ нөвсөл энтергээл гараад ирсэн боловч удирдлагууд нь эн чин ерөнхий сайдаасаа ингээд хараат байдгийн штэ энтергээл яриа явдаг үсттэй. Тэгээ энэ нөхцөл байдлаас харахад бол ер нь одоо бол нэг л шалгуур байгаа байхгүй. За энэ гурван хүн ингээд сууж яхад энэ гурвын тасралтгүй ярьсан хийсэн юмыг хараатгаач. Энд чи одоо харагдаж байна. Мөртмөрийг харчихвал да. Тэгээд тэр нь хаана байх нь хамаагүй нэрийг тогтоочхол да. Одоо ингээд парчаагийн шинжээ харагдан дэмжхийн болон шархуугийн ишгсруу эн чинь бид монгол хэл дээр сонлаа өгнө шүү дээ. Тэгээд зур очиод бошихон зурал да. Тэгэхгүй бол одоо бид хэд өнөөдөр энэ оройтж байгааг бүгдээрээ харсан учраас маш айцтай санагдаад тэгээд одоо монголчууд нэг бозартна гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол тэр аана мана хүүхдээ өхөр уугаа тавьсан хүмүүсийн ховцыг өмсөд тэр хэдийн имийг яриад харна гэдэг бол баг тэр хүн бол харид боор бозартаа тарьж байгаа шүү дээ минийхэр. Тэгэхээр одоо бид бол энэ ман ааныг бол өстэй таад бол өнжөө гэж ярьж байгаа тий. Та бол түлхэн унах гэж ярьж байгаа. Би бол одоо бүр энийг бол одоо яаралтай бүр ухаан санаанаас авчий. Тэгэхээр тэхээс аргагүй шүү. Гол нь бол ямар нэгэн тийм одоо ард түмэн бол харийн төрөв илгэжтэй. Дотоодын дайснуудаас гагцхан бол одоо чи хоёрхан замаар салдаг. Тэр нь хууль тогтоож сална. Үндсэн хуулийг бид нэр өөрчлөх хэрэгтэй. Ер нь бол 92 оны үндсэн хуулийг бол би бас нэлээд харцсан л та. Эдгээр араа нэг тийм ийм хийчихгүй байхад гэсэн тийм хүлээлт байлаа л та. Гэсэн чи эдгээр үнэхээр бол одоо хүний нүд хуурч байгаа юм шиг ийм одоо өөрийнхөө одоо тэр ноёр хөлийг цааш нь хадгалан үлдэх гэсэн ийм бол байдгийг одоо ийм үнэхээр харамсалтай байна. Тэр бол үнэхээр энийг бол үндсэндээ орхиод хамгийн гол нь бид нар үндсэн хуулийг суур өөрчлөлт одоо Монголын нийгэм Монгол улсыг бол суураар нь өөрчлөхөөс аргагүй болсон.
Энэ чинь бол 30 жилийн өмнө одоо тэр элбэг дөржин Баабар нарын оруулж ирсэн тэр хүний ирэх ардчлал энэ бол боргуу хоосон гэдэг үлгэр гэдгийг бол одоо ингээд манай бүгд бол нотлчихлаа. Энэ бол дэглэм байна. Тэгээд манай улсыг бол аваачаад олон улсын валютын сан дэлхийн банкнд оруулах нэрээр манай улсын үндэсний мөнгөний тэмдэгтийг доллароос ингээд маш хатуу ийдсэн. Долларын дор оруулаад ингээд. Тийм учраас чинь манай бүх эдийн засгийн салбарууд айжмаар бол одоо чинь ингэж үндсэндээ гам болж одоо чинь эдийн засгт одоо чинь гам болж бороо орохгүй. Энэ коронавигийн дараа эдийн засаг бүр амар болсон. Энэ бүр байж байгаа байдал нь тийм. Ер нь мэдээ тэрийг ярина бид нар. Тэгэд ийм байдалтай байсан учраас чинь одоо боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн бүх салбар ер нь эдийн засаг гэдэг чинь цус шүү дээ эдийн засаг гэдэг нь. Бүх одоо салбар хүрдгүү салбарууд байдаг. Тийм учраас бүх юмнууд бол ингэсэн одоо тэгээ хамгийн гол нь манайхан одоо ингээд сүүлийн 17 тэрбум долларын асуудал гэж яригдаад байгаа. Ер нь миний бол одоо хийсэн судалгаагаар бол 100-аад бол тэрбум долларыг 90 оноос хойш ингээд аваа явуулсан тийм үү. Тэр маш олон аргууд байдаг. Энэ санхүүгийн аргууд. Манай иргэд болохтой зэрэг үнэхээр тэрэнд одоо чинь заавал хөрөхгүй байх шиг байна. Үнэхээр тэрийг сайн мэдэхгүй байгаа харамсалтай байна. Би тэгээд яг энэ одоо энэ асуудлыг бол судалсан юмсан 12 ном бичсэн. Би одоо ер нь бол бараг ер нь бол одоо Монголын амьдрал байж байгаа гол асуудлуудыг нөгөө монголчуудыгаа бол манайхан бас ингээд тухайн үедээ бол бас сонсоход нэг тийм дургу байдаг гэсэн. Тийм учраас бол тэдний тухайн асуудлыг хариуцж исэн энэ улсууд нь өөрсдөө бол одоо ингээд ном бичиж байгаа. Ер нь тухайн тэр байгууллагаас гарчаад энэ улсуудын болоод номыг бол би орчуулаад гаргаад 51 баримт кино би орчуулсан байна. Чухал одоо 51 баримт кино. Одоо бол бид нар 2 баримт киног бол одоо маргааш эхлээд үзүүлнэ. Хамгийн гол нь бол тэр хакинг демокраси гэж яаж бол одоо энэ ардчлалыг одоо хакердах нь залилах нь гэсэн үг л ардчлалыг бол хакерд нь залилах нь энэ киног бол бид нар үзүүлэх болно. Мөн бол одоо өнөөгийн одоо энэ ковидын үед ялангуяа одоо дэлхийд дахины одоо энэ олон эрдэмтэн судлаачид эдийн засгчдын үзэж байгаа маш том болоод эдийн засгийн одоо ийм цунами гэх юм одоо зүгээр тийм асар одоо чинь гүн гүнзгий хямрал одоо эхлэх гэж байгаа. Энэ хямрал болоод нөгөө 2008 оны хямралыг үүссэн гол шалтгаануудыг нь засахгүй байсан учраас одоо бүр тэрнээс чинь 5-6 дахин том. Яана. Тийм хямрал бол үүсэж одоо тэсэхгүй шүү. Тийм учраас чинь тэд нар бол дандаа одоо чинь одоо юу гэдэг юм хотлоо юм ярьдаг шүү дээ. Одоо чинь энэ бол эрэлтээр бол одоо чинь тэнцвэрээ тогтдог барьдаг гэдэг. Тэр бол ердөөсөө тэр Америкт ажилтдаг юм аа. Одоо бол ганцхан бол ердөөсөө Америкийн эдийн засгийг үнэхээр тогтоон барьж байгаа юм бол мөнгө хийлээл тэрний иргэдээ өгдөг. Иргэд нь бол нэг очиж одоо чинь жах юм хөдөлтөж авч Америкийн эдийн засаг тэрүүгээр босдог. Санхүүгийн тэр чинь манай улсын эдийн засгаас шал өөр загвартай эдийн засаг. Америкийг одоо чинь манайхтай зөөрлөх, Хятадыг манайхтай зөөрлөх ямар ч боломжгүй. Бидэнд чинь үйлдвэрлэгч биш хэрэглгээний одоо юм улс болсон биш. Тэгээ колон улс. Тэгээд өөрийнх нь бол одоо чинь мөнгөний тэмдэгтийг хүссэн хэмжээгээр манай иргэдийн одоо үнэхээр бол тэр ажлын байрыг бий болгох, цалин хөлсийг нэмэх одоо тийм ирэхгүй болсон байгаагаа манай иргэд ойлгохгүй байна л да. Харин тэр нь болохоор үнэхээр харамсалтай байхгүй болно. Тэр бүх хэрэгүүдийн чинь одоо энэ хүмүүсээс бол нууцсан байгаа. Одоо ялангуяа төв банкны хууль дээр чинь төв банкныхаа хуулийн дээр өрийн асуудлыг бол төв банкныхаа хуулийн дээр хийсэн байгаа байхгүй юу? Өрийн одоо удирдлагын тухай хууль гэдэг нэг одоо чинь төв банкны нэг хасралтууд хууль болгоод ийм ус гэж байж болох уу? Үнэхээр бол бид нар гайхаж байна л да. Үнэндээ бол тусгаар тогтнолтой юм ер нь байна уу гэж байхгүй. Таван тогтнол гэж одоо их цаас хуулиас хавлал байдаг тийм үү? Орон зай гэдэг одоо газар нутаг тийм ээ. Ахын тусаалт гэдэг эдийн засаг одоо орчин гэдэг тийм. Одоо тархин тусаалт гэдэг дүү хөв соёл одоо өнөөдөр бүх юм харьцаад алга болчихсон. Монгол хүн одоо нэг гений аюулгүй байдал мэддэг. За дөрвөр баяртай болчих тийм үү? Хэлбэрээр илдэг болсон вакцин тийм ээ. Тэгээд энэ бүгдийг ингээд барьж тогтоож чаддаг энэ 5 тусаар тогтлын гол зорилго төр өнөөдөр хинж шүүс. Харизм болсон гэсэн. Гадны колоничлуулсан. Өнөөдөр энэ нөхдүүд яагаад энэ чухал өнөөдөр тэмцэж явсан мундаг усуудыг цааш нь хийвэ. Харууллаа штэ. Яг энийг өнөөдөр эрт олж харсан одоо тэр даш балбар тэний наран цэцэлгоо тэр миний Монголын газар шуурын хөтлөлтөөр омногийн их сайхан гэдэг юм. Авилгатай зэмчнээр дангаас өрн гэдэг одоо та нар санаач энэ ард түмэн тэрийг санаач. Энийг хэн алсан? Энэ усуудыг хэн алаад байгаа?
Энэ өрөөсөө колоничлын гар хөл болсон нөхдүүд алаад байгаа шүү дээ. Гадны орж ирээд алаад байгаа биш шүү дээ. Тийм шүү дээ. Манайхан өнөөдөр алаад байгаа. Яг энэ чинь зүгээр л бас нэг 100 200 жилийн өмнө байсан асуудал шүү дээ. Нутаг орныхоо төлөө босож явсан сайхан ирчүүдийг жилийн ирчүүдүүд ерөөсөө л ноёдууд барьж яваад тэдний шивгчлэх хосдог байсан шүү дээ. Хүмүүс манжууд орж ирээд өөрөө цохоод алчаад ид шүү дээ. Бид нар өөрөө сэтгэлдээ асар том ядуурал Ордны хууль та. бүр тэрийг бодохоор бүр монгол хүн гэж хэлээс ичээ шившиг санагдах юм бол нэр зарим юм дээр нэр. Үгүй ийм дараа болчоод Байдал бол ийм дараа болчоод түрүү таалж шүү дээ. 7 удаа хэлээ. Тэр чинь одоо аны нэг гарлаа, маны нэг гарлаа, аль аль нь олигтлаа. За манан болгож нэг гарлаа. Одоо болоо шүү. Тэр дахиад 4 удаа юу хийгээд хэлсэн тийм. Одоо хүүхдүүд чигээр боомд хууртгаа байлаа, гар утсан сууртгаа байлаа. Одоо тэгэхэд юу юм бэ бид нэр ерөөсөө. Тэгэхээр ийм айхтар юм болоод байна. Манусуудыг одоо энэ харж байгаа үзэж байгаа усуд бол ойлгох хаа. Энэ ойлгохгүй эсрэг талд байгаа нөхдүүд үнэхээр нэг хүний нөхдүүд орж ирээд хүний хүчний байгууллага орж ирээд завтын үртэйг эхлэхээр нэг ойлгох гэдэг шиг байна. Мах цуснаа хүрээд тийм үү. Цусны усаад өнөөдөр хотод нонголцоод ихээр ойлгох гэдэг шиг. Өнөөгийн усууд ядуу байна. Бид нар ядуу юм чи одоо ингээд өгсөн мөнгөний авахаас шаах мах байл найл гэсэн юм яаж яахгүй бүр. Гуйлгсан зайтай юм яаж яахгүй. Монгол хүмүүний бүр ядууга гээцэн юм яаж яахгүй. Бид нар уучлаарай гэдэг 11 онд манжид 220 жил нохуулчаад гаднаа чааг ямаачгүй байж бид нар босч чадсан үндэстэй баг тийм үү. 21 онд бид нар яаж босчихсан тэр сайхан залуучууд 20 дэх настай залуучууд эвдмэндээ тийм ээ. тийм шүү дээ. Тэгээ 39 оны тэр халахын байлдаа 48 оны тэр одоо байтг бүгдтэй залуучууд 23 татвар настай залуучууд тийм үү. Тэгэхэд өнөөдөр 50 гарсан нөхдүүд нь 40 гарсан залуучууд нь одоо 30 хэд дээр одоо Дээр нь тэгээд Ашиг байгаа тийм. Батраад байгаа нэрийг бодлоо. Гэхдээ тэгээд эн чинь хэлээд байна. сая сэтгэл судлаач тэр сонгуулийн өмнө нэг сургалт ихэд хэлжсэн шүү. Хүний тархинд ингээд ан ман гэдэг юм голомт үүссэн байна гэдэг. Энэ бол ингээд нөгөө өөрөөр хэлбэл тэр хүний тархинд эмгэг хор тавдар шиг ингээд бүр суудсан юм байж байна. Тэгээд тэрийг авч хаяхын тулд тэр мөр өвдчихэд байна. Өвдчихэд байгаагаа мэдэхгүй өөрөө мэдлгүй өөрийнх нь намд сонголт байхгүй болчиход шүү дээ. Гэхдээ одоо харъя л да яг хаан сонголт байна. Тэгэнгүүт ингээд ярьж зарим уулзалтан дээр очсон чинь жидүүчтэй дэвшүүлээгүүлгийн 60 тэрбумынхныг үгүй эн чинь улс орны асуудал биш шүү дээ. 10 хүүхэдтэй айл байгаа 5 сахилан гутангууд тэрэндээ арга хэмжээ авангуудаа хажуу айл руугаа ороод за ингээд одоо бид нар ингээд танаа хүүхдэд арга хэмжээ авчлаа. Үндэстэн даяар арга хэмжээ авчлаа гэж болохгүй шүү дээ. Зүгээр л нэг нам дотор байгаа хачи юмнуудтайгаа өнөөдөр арга хэмжээ авцсныхаа Монголын ерөнхий сайд ажлын тайлан гээд явна гэдэг чинь ямар энэ чи гутам шиг хаана байгаа юм бэ? Юу энэ чинь үндэсний хэмжээний арга хэмжээ юм уу? Урагшаа алгасан юм юу вэ? Урд одоо хийж чадаж байгаа юм юу вэ? Давшсан юм юу вэ? Дээр нь тэгээд нэг ийм сони юм ярьж байгаа. Төсвийн бидний одоо татвараар авсан мөнгөөр байшин барилга сургууль цэцэрлэг амт улсын нэг хийчингүүд нэг гишүүн очиод би хийсэн гэж яриад байгаа байхгүй одоо тэр бүр эмгтэй хүн яриа явж штий тийм балай энэ хууль тогтоох байгууллагын хүн хэдэн тооцохын ямар зардлаар хаанаас санхүү босгож ирээд барьчаад өнөөдөр ингэж байгаа юм бэ 5 хүн маникюр сургасан гэсэн байлаа шүү дээ. Яг би тэгэхээр ингэж сайн бодохгүй юу та хэд ч би ингэж одоо улс дээр соён гээгэрүүлэх юм хийдэг хүн ингэж нэг чингэлтэд ч юм уу 4 жил гишүүн болоод одоо юу хийдэм бэ нэг харсан чи би өмнөхөө гайхлаа. Эргэж очиод тэд нар чинь тойрогтой очидаг юм байна. Хүн нэг үртэй уулздаг юм байна. Ядаж сард байг 2 сард нэг одоо 2-3 мянган цуглуулад ийм хууль тогтоомж гарлаа инглээ тэглээ. Гэхдээ өчнөө яагаад юм хийдэг юм бэ? Өөрсдийнхөө дунд байнга амьдарч байгаа хүнийг өнөөдөр ядаж годомжинд тааралдаад гадаа гараж таараад ч юм уу ингээд тийм хүнэл гаргалдаа. Яваанд очсон тэр богдууд тархан цаастай бүсгүүдийг өөрсдийн болгоод авцсан тийм ээ. Өндөр үнэтэй хаавсан зүгээр өстө жинхэнэ тэдний цонхоор амьдрал сонио харагдаж байгаа шүү дээ. Тийм нөхдүүдийг гаргачаа тэднээс юм гуугаад төлөөр суугаад. Тэгээд тэд нар өөрсдийн дээгүүр юм шүү дээ. Доогоор ингээд хуваагдсан ухуулагч нар явж хахад дээгүүр хэлхэлтсэн шоолоод харж идэм бил. Ман аныхаа айл хэдийн тавилттай жүжиг учраас за багцаагаар ман нэг тэдэн судал аав нэг тэдэн судал тэгээд таны ярьж байгаа энэ колоничлын бодлогыг хийнгээд байн гардаг усуд байж хахад доор нь болохоор ерөөсөө ингээл бүр ингээл хашаагаараа гэр гэрээр ингээд хуваагдсан гүйж юм. Тэгэхээр би бол ахаад хатуу хэлээ. Ман аны гişүүдээ дээгүүр чинь аль хэдийн төвөрлөлтсөн тэр бидэл хот ураг болцсон хүргэн бэрээ гуйлцсан үр ачнаар нь гарцсан төрцөн байна. Болооч доогоороо та нар ингээд би энийгээ битгий муухай хараач. Сонгуулийн дараа надад идэж хинэн ч эргэж ирэхгүй. Тэгвэл 4 жил хаяна.
Тэгэл эргэж гарч ирээл ичихгүй одоо та нарыг ингэнэ гэж би хэлмээр байна. Яг үнэ. Ер нь бол эдгээр юу ч хийхгүй гэдэг нь тодорхой боллоо шүү дээ. Үндсэндээ 30 жил хүлээлээ үндсэндээ гайхалтай. Тэгээ ер нь бол хийж ирсэн юм бол дандаа эвдэн сүтгэх юмуд хийж ирсэн. Ер нь бол одоо эдний нөгөө эзэд нь болох одоо зэрэг дэлхийн олон ард түмнүүдийг сүрүүлсэн мөхөөсөн улсууд багхгүй юу? Тий даалд эзэдүүд нь одоо ч ил болчлоо. Яг ил болсон. Одоо энэ бол одоо энэ ковидыг одоо чинь хаанаас үүсэлтэй гэдгийг би нийтлэл бичсэн л дээ. За. Тэрэн дээр бол одоо 2015 оны 11 сарын 9-ний одоо чинь дугаар Мэчи одоо медицин гэдэг барууны одоо чинь ялангуяа судлаач эрдэмтэн одоо эмчнэрийн дунд болохоор хамгийн одоо өндөр рейтингтэй сэтгүүл гэдэг тооцогддог л доо. Тэр сэтгүүл дээр бол одоо чинь хэсэг бүлэг улсууд ковид гэж одоо чинь ийм одоо вирусыг зохион бүтээсэн тэрэн дээр зарласан байна шүү дээ. Өөрснөө. Тэрэн дээр болохоор Америкийн нэгдсэн улсын 12 вирус судлаач эрдэмтэн, Хятадын 2 вирус судлаач шинжээч, Швейцарын нэг эрдэмтэн гээд 15 хүний ийм баг 2015 оны одоо 10 дугаар ер нь 2015 онд энэ вирусыг олон янзын вирусуудыг хооронд нь нийлүүлэх замаар цоошин ямар ч вакцинд Юунд дэлдэггүй ийм нэг зохион бүтээлээ. Одоо бол даяарчин ялангуяа бол одоо ингээд хүмүүс маш олон одоо наашаас зорчдог болсон. Энэ бол ер нь маш одоо чинь аюултай ийм вирусыг хамгийн гол нь агаар туслын замаар халддаг. Ийм вирусыг бол зохион бүтээлээ гэж бол зарласан байна. Ер нь бол тэдний хамгийн гол нь Эбола гэж бол манайхан мэдж байгаа байна. Нэг тийм Африкийн одоо чинь үхлийн вирус шүү дээ. Бид нар тэднийг бас одоо чинь тэднэр тэр биологийн лабораторид аэрозол болох гэж шүү дээ. Одоо чинь цацдаг. Одоо энэ аэрозол гэдэг чинь шүршил яг үнэ тийм үрт болох гэж байгаа. Ийм ажлуудыг хийгээд байгаа. Энийг бол санхүүжүүлээд байгаа. Ер нь Америкийн нэгдсэн улсын хууль өргөн бол 2011 онд бол үнэхээр бусад гадны талын одоо өөр улсуудын шахалтаар бол санхүүжүүлэхэд зогсоосон хэдий ч энэ бол чинь тоотой хэдхэн энэ биолабораториудыг одоо ч гэсэн санхүүжүүлээд байгаа байхгүй юу. Ер нь энэ дээр зүгээр ингээд хүмүүст зөв сонирхол ярихад хамгийн гол ноцтой 1939 оны нэг Японы дан шүү. Манайхар бол халтан довтсон тийм дайн байд халах голын дайн. Тэр үеэр бол одоо чинь одоо нэмэлт цэрэг дайшлаад ер нь олон аймагудаас 8900 орчим бол ингээд цэрэгийг татаад тэгээд одоо наадт нь хинти дорнд хараахан одоо яг фронтоор авчигаа бэлтжижсэн. Тэрний бол 3-2-ыг нь хордуулж алсан шүү дээ. Биологийн яг одоо чинь зэвсгээд биологийн зэвсэг. Тэгээд тэр бүгдийг бол хийжсэн. Одоо тэр Японы ялангуяа 731 дугаар ингэж одоо баримт гэн байгаа шүү дээ. Тэрийг би орчуулсан байхгүй юу. Тэгээд бол тэр нөхдүүдийг Америк бол авсан байхгүй юу. Одоо чинь тэр ялаас мулталсан. 1944 онд бол одоо Оросууд Хабаровскийн одоо шүүх хурал гэж байдаг. Гэхдээ тэр бол хэдхэн улсууд оролцсон гэдэг хамгийн гол одоо чинь тэр одоо бактериологийн зэвсгийг боловсруулж исэн хэрэглэх гэж оролцсон. Хэрэглэж хүмүүстээр одоо чинь 10,000 гаруй хүнийг түн дээр турсан байгаа шүү дээ. Одоо Хятад, Монгол, Солонгос, Орос гэсэн юм бол дандаа өөрийнхөө бол тэр потенциалны бол одоо тэр дайснуудаа гэж үзэжсэн. Энэ улсууд дээр бол турсан. Миний одоо чинь эмээгийн 2 дүү бол бас халах голын дайнд яваад эргэж ирээгүй. Ер нь бол ингээд бодиттой дуг болохтой зэрэг чинь бүгдийн бол тэнд авчид нас бараагүй маа. Ялангуяа Монголын харин бол харцангуй бол цөөхөн нас барсан байдгийн учир нь одоо чинь яваад одоо очиод ингээд карантинлаад бэлтгэл сургууль хийж яхад нь дандаа бол одоо тэр бактериологийн нэг уудаг усанд нь хэрэгэлдэг одоо чинь тэр хэрэгжилж байсан одоо өөр хүнсний юм тийм одоо махчд одоо юу гэдгийг тэрэнд нь бол бактериологийн зэвсэг хийсэн байхгүй. Бактериологийн чинь өөр органик гаралтай. Тийм болоод зэвсгүүдийг цаанаас манжгоос бол оруулж ирээд ингээд алсан. Ийм хөдөлгөөд тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр ковид бол одоо баг. Ковид гэдэг чинь бол одоо яг тэрний миний харж байгаагаар бол яг тэрний бол үйлдэл. Ер нь бол Америкийн нэгдсэн улс бол одоо ялангуяа одоо чинь нөгөө говийн хөнгөнийг одоо толцсон гэж кинод шүү дээ. Тэр үед үндсэндээ бол зөвлөлтийн одоо тэр улаан харим маш богино хугацаанд бол зогсон шүү дээ. Бутна гэсэн. Тэгэхэд бол тэр чинь нөгөө квантоны харим гэдэг чинь бол Солонгост байрлаж ирсэн харим байхгүй юу? Тэгээд квантон гэдэг нэртэй.
Тэгээ тэнд бол одоо чинь Америкийн онгоцууд очоод тэр улсуудыг бол бүгдийг нь одоо бүх судалгааны баримттай 10,000 хүн дээр туршсан гэдэг шүү дээ. Тэр бүх юмудаа бол ингээд өөрийнх нь нутгаар бол аваад зурцсан. Тэгээд үндсэндээ тэр улсуудыг буцааж өгөөгүй байхгүй болно. Тэгээ ер нь бол одоо энэ мэдээж бол тэгэл тэдний өөр уурхаг тэдний хэмжээд яг тэрийг бол ингээд хөгжүүлээ. Ер нь бол биологийн зэсгийг бол маш одоо чинь үр дүнтэй гэдгийг тэгж болоод тэдний үнэхээр тий одоо өнгөрсөн 7 хоногоос коронавирусын тэр мутац бол хүчтэй болж шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь байгаль бас юмыг гаргана байгаль яана гэхэд бол шал өөр юм яваад байгаа. Мутац бол олон 100 жил одоо тэ олон 100 жил үргэлжиж байгалийн мутац явагддаг байхгүй. Энэ одоо зөвхөн рекомбинант гэдэг бол одоо чинь урд нь 2003 онд одоо дэлгэсэн SARS гэж одоо дэлгэсэн шүү дээ. Одоо уушигны бол онцгой тийм бол одоо хүндэр гүнд бол өрөвсөлтэй тийм ханаагаал хүрдэг. Яг үнэ. Тийм өрөвслийг чинь салсан байгахын юмтай нийлүүлсэн байхгүй юу? Салсан байгахаа бол ер нь байгалийн тийм бол одоо маш ухлийн одоо вирусны тийм контейнер юм биш үү? Ер нь. Энэ вирустай бол нийлүүлсэн учраас одоо чинь урд нь чинь SARS-ийн үед хэрэгжилсэн тэр иммун одоо чинь энэ үйлчлэлтгүй ямар ч бол одоо чинь одоо ер нь дэлхийд дээр байгаа вакцинд бол дэлгэдэггүй гэсэн. Энэгээр бол дамжуулаад бас цаатлыгаан бол алах бий хийх гэдэг шүү дээ одоо бол. Тийм шүү дээ. Одоо ковидын дараах дэлхийн ертөнцийн тоглолт гэдэг чинь тачаа амар юм бол. Амар юм болох гэж байна. Тэгээд бид нар иймэрхүү үед л одоо мал аж ахуй тийм өнөөдрөө жинхэнэ сайхан мал авч үлдэн байгалаа усаа цэвэр ус цэвэр бол цус цэвэр гэдэг чинь хамгийн өнөө шүү дээ. Хүний бие 70-аад гаруй хувь нь ус байна. Ямар ус өнөө тэр хүнд тэрэгэрэл байна шүү дээ. Өнөөдөр манайхны дээрээс нэг ганц авч үлдэж байгаа юм л дээрээс энд л байх шиг байна гэж бодоод байгаа юм бол ялангуяа хөдөө орнуудаар байгаа хүмүүсүүд нь яагаад илүү ханаа том хүрдэггүй лээ. Нөгөө сайхан аргалын утаан дотор нөгөө сайхан эрүүл малаа махаа мэддэг олон дамжлага бааз ороогүй шууд сайхан гадаргын болон гүний усаа ууж яадаг тийм. Энэ дээр өөрөөсөө бид нар энэ ковид мовид одоо энэ вирусын элдвийн юмдад гайгүй байх шиг байна. Яг бэлчээрийн нэг сайхан хоньны махаа ичдэг тийм үү бид бас. Одоо сүүлийн үед бол одоо энэ мад махны бизнес, түүхийн бизнесийг бол хятадын зах зээл өндөр ченжүүд бүгдийг барьлаа. Бүгдийг барьсан. За яг ардсан намынхын засаг барьж явах үеэс ахуулаад одоо бүр нөө ардын ном бариад ирэхэд одоо нэг аймагт ихэд 5-6 хятад махны үйлдвэртэй боллоо. За ингээд нөө ганц өөрийн Монголын одоо ганц стратегийн бүтээгдэхүүн биз дээ шүү мах бол. Тэгэхээр өнөөдөр энэ урд үеийн ченжүүд өнөөдөр бидний махыг өнөөдөр хідэн дөрөв байхыг заадаг. Одоо нөө ангилсан жижиглсэн нэг нөөцийн махыг тэд нар ингээд өөрсдийн дуньяан юу шилээ бахан компанийнхаа юу дарцыг тавиад өгч идэг. Энд чинь колон биш юм уу? Би нас усуудаа тий. Өнөөдөр уул ухагаа ингэж за оюутлогоо ингэж ухуулчаад Монгол юу ч авахгүй гэж мэлийгээд ус төр нь хэрэлдээд ард түмэн дээр хизээ юм ирэх юм бол өдрөөсөө энэ чинь колон биш юм уу? Колон болчиход байгаа байхгүй бид 5-7-оос өнөөдөр 90% юу ч ярихгүй мөрдөл 10% дээр нь тоглолт тэгээд 1072 хувьцаа гэдэг нэг жижиг халамжийн нэг жижиг тархин дээр тоглолт хийгээд шүү дээ. 90% даа чинь нөгөөдөл чи усчаад байна шүү дээ. Энэ чинь колон биш юм уу? Бид нар хүссэн хүсээгүй колон болчиход колоны төр засагтай болчиход энэ хоёроос одоо салаад өгөөж энэ сонгуулийг алдах юм бол их орноор шууд алдна. Би бол их орноор алдсан шууд маш айж байна. Би колон улсын иргэн байсан зүгээр алцаад өгсөн дээр нэрээ шүү. Би бол ингэж хэлмээр энэ улсууд одоо олон хэллээ зөвхөрлөө. Тэгтээ бол ирэх шин сүүлийн үед одоо улсуудыг уулзахаар үнэхээр бас өрөвдмөр улсууд байна. Одоо ардаа намын туг орцоод юмд нь явж байгаа. Ардсан намын туг орцоосууд ирж байна. Үүж ирээд бид нөгөө сурталчилгаанаас шиний юм манад хар ирсэнгүй гэж хэлгээд тэр хоёр улсууд юм явд юм шиг байна. Тэгээд бас улсууд ч юм хордлого байгаад байна шүү дээ. Би буруу юмд би явуудаа ихтэй мөнгө хэрэгтэй байгаад гэдэг юм байгаад тах шиг шээс тий. Одоо ингээл өглөө жишээлбэл та нарын дүүргүүд дээр ч тэгж байгаа бах. Ингээл нэг цагдаа нар олноороо ингээл жагсаал, бэлтгэл хийгээл, зам мам ингээл түр хашиж хориол, сая Чингэлтэй дүүрэг дээр ихтэл одоо бүхэл бүтэн ковидын одоо вин темэр спирткадын одоо том үзлэг хийгээл ингээл ерөөсөө энэ бол биеийн хэл. Өөрөөр хэлбэл ингээ айлгаал ингээл ерөөсөө уулзалт хийгээл зарим газраар явхаар чинь цагдаагийн полис гэсэн машин ингээл гэрлээ ингээл хүүхдийн цэцэрлэгийн гадаа ингээл тэрийг анигчуулаад зогсоол тэр нэг удаа хөдлөөл эдгээл ирээл та нарт өгсөн үгүй юу? Ер нь ингээ шудраг модрог өрсөлдөөрөө сошиалд аятайхан байгаараа гэдэг бичиж гаргаж суулж байгаа үстэй. Тэгсэн орооны 17 50 болж байхад тэрэн дээр ганцхан нэг бие дагш зурцсан дээгүүр мань анайг хүмүүс ерөөсөө зуруулаагүй надаар зур. Тэгээ боснаас олон газар зэрэг явж байгаамаа гэл ингээл нэг тийм
хитэн болооч тий. Одоо ингээд нэг тийм биеийн хэлээр айлгаал эсвэл тэгэл нэг тийм сургуулиудын гадаа маш өндөр нөгөө 40-д оны үед нэг еврей нарын кинонууд дээр гардаг тал тийшээ цацарсан нэг тийм чанга яриан дээр анхаараарай ард иргэдээ онцгийн шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай хүн битгий оруулаарай гэл ингээд байна. Гэхдээ энэ ч одоо ямар ерөөсөө түүнийг кодлоод байгаа байхгүй. Айд суулгаад байгаа энэ усууд. Айдс бол Тэгээд энэ хоёр тэг тусам нь алтан дүрийн хувь заяа алган дээр чинь 3 хоног л байна. Тэгээд та нар 24-ний сонгуулийн санал өгсөний дараа яг энэ чигээрээ байж байвал одоо тэгээд уушлаарэ битгий гомдоорой. Бид нарыг одоо ингэж ярьж ирснийг битгий мартаарай. Тийм учраас одоо 2 сая 100 мянган сонгогч байна. 16 оны сонгуулиар 400 мянган санал өгөөгүй. Тэр өдөр ингээд ихэнх нь хотод байгаа ихэнх нь голын ирэг дээр очисон. Хөдөө бол одоо маш аюултай бүүвэлж ийн гэж шít. Би бол одоо их хүн хүүхдээ өхүүлдэг л хараацын шууны дэгдэх шиг хонгор өмнө бүү гэдэг шиг л одоо бүүвэ унтаарай битгий уулзалтан дээр бүүвэ уус орон дээр бүүвэлчлээ. Одоо сэрээч, босооч, очиж саналаа яаралтай өгөөч. Тэр 24-ний өдрийг л гайхамшиг болгоё. Энэ 24-ний өдөр л ерөөсөө очиод зуръя. Тэр санд одоо янз бүрийн сэтгүүлүүдийг олон байна гэж битгий тэршаал та. Уншчихл та. Энэ миний номын сан шиг ямар 2000 ном унших гэж байгаа шин чин хэдхэн материалыг уншичаач. Хоёрдугаарт одоо тэр яг ман ааны яриад байгаа тэр нэг юмнууд чинь ихэнх нь худлаа байна. Тэрийг нэг тунгаачгал та. Тэгээ дээр нь би бас хэлмээр байна. Тэр янз бүрийн юу лээ зөв хүн мөн энэ чинь ингээ ухршлын яриад байгаа хүмүүс одоо ингээл ярихаар хоорондоо ярьж байгаа өө цаана нь одоо тэр нөгөө таны яриад байгаа 92 онд хууль хийсэн хүмүүс л байж байгаа. Тэгээ энэ залуучууд чинь ихэнх нь гарахгүй маа. Тэг яг гэж байгаа гэхэлэр өө нөгөө нэг ямар нэгэн агентлагийн дарга марга болох гээд байгаа юм баггүй юу. Тэгээ санал хуваах гал байж байгаа энэ төр гэл яриад яваад байгаа үсттэй. Тэгэл шинийн 2 дарга 3 дарга гээл тэгжээр өө орой болохоор чи ерөнхий сайд дээр өчөөл хийж идэв штэ гэл. Тэгээд одоо ийм юм харж иж одоо энийг ерөөсөө энэ үзэг байна. Тэгээд тэнд орохоор чи мэдээж ингээд одоо зурх цаас байж гин. Тэгээд ямар ч юусэн таны ярьдгаар үнээр тэр хар машина давсан санал өгөөд чадчихвал улс төрийн тэнгэрт нар мандах гэдэг шээ. Үнээр тэр нар гарч энэ манан хүн зайлуулгаас өөр ямар ч юм өөрчлөлт боломжгүй байна. Тийм учраас ер нь хүмүүс одоо үнээр бол олон удаагийн би сонгуулийг бас ажиглаж байсан та. Тэгээ ер нь манай иргэд болохоор нэг тийм юу материалын юм бол маш одоо чинь ач холбогдол өгдөг. Тэр бол зүгээр тухайн үед одоо чинь нэг 20,000 цаас 100,000 цаас өгөөд тэр бүх өөрийнх нь хувь заяаг өөрийнх нь одоо 4 жил амьдрах бүх тэр боломжоо тэгэл хөдөлж байгаагаа ойлгохгүй. Тэгээ тэр юунд ч хүрэхгүй шүү. Юунд ч хүрэхгүй. Тэгэл тэр чинь 2 хоногийн дараа дуусна гэсэн. Юу нэг ч юм өвдийн цайны дараа л тэгээ нэг жаахан энэ зайсан байсан л очи хоол идэх үйл тэр чинь айгуу буцсан усны ч үнэ биш болчих жоох. Тэгэхээр тийм байдлаар бол бид нар ингэж явчлаа. Хамгийн гол нь бол энэ байдлыг засахын тулд бол бид нар үндсэндээ өөрчлөхийн тулд миний харж байгаагаар бол үндсэн хуулигаа бол зарчмын одоо чинь өөрчлөлт хэрэгтэй. Над бол одоо үндсэн хуулийн төсөл байна. Би одоо ингэж хүмүүстэй бол онлайнаар бол ингэж одоо санал болгож танилцуулъя гэсэн бодолтой. Тэгээ хамгийн гол нь үндсэн хуулиа бид нар өөрчлөсөн бол бид нар Монгол төгрөгөө өөрийнх нь бол Монголын нот үзэл иргэдэг Монгол төгрөгөө үндэсний одоо мөнгө нэмтгчүүдэд энийг бид нар яг үндэсний болгож авах хэрэгтэй. Үндэснийхээ мэдлэлт. Нэгдийн бол одоо чинь Монгол одоо төгрөгөөр ингээд одоо бид нар хөгжиж цэцэглэлтийн төлөө залуучуудаа бол сайн сайхан байлгахын төлөө тэр эмнэлэг сургуулиудыг бол сайхан санхүүжүүлэх бүрэн боломж байхгүй болно. А бидэрт бол тэр мөнгийг одоо чинь яагаад одоо ямар баталгаатай ингэж хүмүүс асууж болох байх л та. Бидэрт бол хаач байдгүй бол ийм өргөн удам маш баялаг бол газар нутаг байж байна. Нөгөө гадныхны шунаад байдаг бол төлгийд бүх ард одоо алт иргэдэс бүх одоо юм байж байна. Одоо ажилтнууд хөгжүүлэхэд бол ер нь бол бүх одоо ашигт нотол байж байна бид нар. Манайд бол үнэхээр бол сайхан залуучууд одоо аюустай ажиллахын гэсэн юм залуучууд байж байна. Ингээд бол улсын бодлогоор ялангуяа бол бид нар юун дээр яасан л да бүрийн хөтөлбөр дээр үндсэндээ бол бид нар хамгийн гол нь инженерийн улсуудыг бол хөгжүүлэх хэрэгтэй байна. Зориудаар бүр улсын одоо тийм одоо хөтөлбөр гаргаад улсын одоо ялангуяа одоо чинь тото ийм мэрэгжлүүдэд одоо чинь ингэж илсүүлж аваа энийг улсуудад ийм бол тэтгэмж өгнө. Өөр одоо чинь
төлбөргүйгээр шүү төтгөмж ийм байдлаар бид нар чи улс шиг улс иргэ болох хэрэгтэй шүү дээ. Бүх юмыг чөлөөтэй гэдэг нэрийн доор бол энэ одоо энэ либерал одоо энэ эрх хэрэгчид бүх юмыг чөлөөтэй айц. Одоо тэгээ бүр өөрсдөө нөгөө төр ямар нэгэн одоо эдийн засгийн юмд оролцох болохгүй гэдэг энэ шалтгаан өөрсдөө бүх юмд чөлөөлсөн. Тэгээд нэг хэсэг улсууд үндсэндээ гаргуулт нь гаргаа хийцэн байж байгаа. Одоо тэгээд нэг үндэсний эх орончид гаргаж эсэргүүцэхгүй бол тэр ковид гээл айгүй бол дараа нь ингээл вакцин. Яг вакцин бол одоо чинь маш настай асуудалгүй. Энэ чинь заавал хуулиар ингээд хүчээр одоо бол ковид бол одоо чинь гарсан учраас заавал вакцин зүйл. Энэ вакцин бол доктортлаа микрочиптэй, нано микрочиптэй ийм вакциныг хийх гэдэг. Тэгсэн чинь бол манайд бол одоо ингээд нэр бүхий улсууд байна л да. Энэ бол манай зориулаар зүтгүүлээ Монголд сурталчилж яваа. Сая бол тэр баяр сахтын бол ярилцлагыг үзэхэд бид нар зүгээр судалж байгаа бол яг үнэ шүү дээ. Нэг гоё одоо чинь юм би одоо тэр химиг оюун ухаан тэргээд одоо чинь манай залуучууд одоо чинь ингээд хоёулаа чамирхаж яриад байгаа боломжгүй байхгүй. Миг тэрийг чинь шал өөр ер нь хүний бол одоо чинь хүнээс илүү миг техникээр бүтээх үндсэндээ боломжгүй байхгүй. Ялангуяа тархийг. Тэгээд одоо чинь тэр нэг сэтгүүлчдийн барууны одоо энэ сэтгүүлчдийн гаргаж ирсэн одоо artificial intelligence гэсэн үгийг одоо юу гэдэг химиг оюун ухаан гэдэг. Хүн бол одоо чинь тэр шатрууд ингээд тоглоод байгаа шүү дээ. Одоо чинь тэр чинь ердөөсөө ер нь оюун ухаан биш байхгүй. Шатар гэдэг чинь бол одоо чинь зүгээр нэг тийм одоо сэлбэлийн комбинаторикийн бол ийм онол байдаг байхгүй. Зүгээр тэр чинь хувьдад хийдэг болчихж байгаа одоо чинь. Маш одоо 1 секундэд олон үйлдэл хийдэг ийм машинаар бол үндсэндээ бол ингээд шатар одоо даамам чинь бол үндсэндээ хүний оюун ухаан биш шүү дээ. тэгэл нэг агарын марс шиг яг тэр чинь бол нэг хитгэн одоо юу гэдэг хитгэн гараа хитгэн бол төгсгөлийг хийдэг болчтой олон улсын хэмжээний шатрын мастер болчихж байгаа. Энд чинь ердөөс оюун ухаан биш байхгүй даа. Оюун ухаан гэдэг бол ердөөсөө тэр хүний урд нь бол хийж байгаагүй юмыг одоо чинь үнэхээр бодож олдог. Гагцхан бол хүнд өөртөө байдаг. Одоо манайд одоо чинь өрөвдөлтөө байна шүү дээ. Одоо ингээд ухаалаг утас гэж яриад байгаа. Ухаалаг утас гэдэг чинь ердөөсөө ингээд товчлсон үсгийг бол зориуд смарт гэдэг ингээд товчлох нөгөө юуд нь одоо би одоо чинь яг одоо ингээд санахгүй үгээр тоглоод үгээр бол ингээд тэрийг нь болоход смарт утас гэдэг. Хүнээс одоо ухаантай утас гэж байх боломжгүй байхгүй да. Нэг гоё нэрнэлээ залуучуудыг шохорхуулаад хор хийж гоё чихрийн цаасанд боогох нөө залуу нас чинь дархлаагүй учраас тэрийг өнгөчихэд байгаа. Яг үнэ тийм байгаа. Тэгээ энэ манай залуучууд болоход зэрэг заавал бол Америкт баруун төлөө сурдаг юм бол их одоо боловсролтой болно гэдэг. Баруунд бол шинжлэх ухаан судалдаггүй шүү дээ. Тэнд бол зөвхөн үзэл суртал зааж өгдөг байхгүй юу? Тийм шүү дээ. Ховс. Яг үнэ. Тэнд бэлтгэсэн. Үзэл сурталаар ховстуулаад ирээд яг үнэ. Ингэж бол ер нь бол одоо чинь сүүлийн ялангуяа жилүүдэд одоо грекийн төр чинь ингээд яг зүгээр жишээ авъя л да. Одоо сүүлийн чинь грек бол үндсэндээ бол дампуурсан шүү дээ. Тэгэхэд бол сүүлийн 4 бол ерөнхий сайд нь бүгдээрээ Америкийн нэгдсэн улсад одоо эдийн засгийн сургалт өгсөн улсууд байгаа шүү дээ. Тэрийг бол одоо чинь хамгийн сүүлд бол гарсан Ципрус гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Грекийн ерөнхийлөгч. Тэр нь бол өөрийнх нь дотоод барилгын инженер хүн байгаа байхгүй юу? Ер нь бол одоо ингээд ялангуяа манайхаас одоо ингээд хүүхдүүдийг гаргаад ялангуяа одоо ингээд баруун сургана гэдэг бол туйлын буруу. Туйлын аюул байхгүй юу? Тэгээ тэр хүнийг алдчихжээ л гэсэн. Яг үнэ алд. Тэр хүмүүсүүдийг үнэхээр хувь зээг сэтгэл бие, соёл бие, махан бие гурвын одоо хамгийн чухал юм сэтгэл бие, соёл биеийг үндсэндээ алдчихаар тэр сэтгэл хаяг эзэмтгэр бие чинь дагаж. Би бол ягаад энийг бол ингээд үндсэндээ ойлгосон гэвэл би тэр үед чинь инженерийн одоо хэрэгжилтэй. Тэгээд биш олон жил ажилласан. Ер нь бол ажил амьдралын тодорхой туршлагатай болсон байсан баггүй юу? 10 тэгээд би бол одоо чинь 96 онд нөгөө санхүү эдийн засгийн дээдэд ороод тэрэн дээр орсон бол одоо түүх болгоцоо зэрэгсэн тентхийн бүх юмнууд нэг барууны сургуулийн ялангуяа бол тэр нэг Харвардын сургуулийн дэрэгдэх бизнесийн сургуулийн програмыг орчуулсан гэж хүмүүс бол хэлэхгүй. Үнэхээр тийм байсан. Тэрийг нь орж үзээ тэгээд ердөөсөө эхний хэдэн хичээлийн дараа энэ онд ямар одоо чинь амьдрал дээр бодит амьдрал дээр бол одоо чинь буух ямар ч үндэсгүй байх гэдгийг ойлгосон байхгүй. Тэр цагаас хойш одоо ингээд энийг судлаад ингээд явсан. Тэгээ ер нь бол одоо мөнгөний одоо ялангуяа одоо тэр санхүүгийг одоо эдийн засгийн санхүүгээс нь тусдан болгоо заачиж байгаа гэдэг чинь. Яаж болох юм бэ энэ? Бидний цаг өрөнд өгч гинөө те. Энэ хоёр иргэншилтэй улсууд нэр дэвшиж шүү дээ, тийм үү? Тэгээ хоёр иргэншилтэй хүмүүсд нэр дэвшиж байна. Одоо их хурал тийм. Ямар хүмүүс ер нь нэр дэвшиж байна? Одоо тэрийг хэлээд бас буруутгах юм байгаа зайвал
нөгөө зөрчлийн хууль гэдэг чинь одоо хөдлөл хорждаг, дуурал тоолгочдаг. Яг энэ чинь хөдөлгөөнг болгож энэ чинь зөвсөл колончлог. ер нь бол одоо зөрчил гэдэг юу гэж аяшнаа бол тийм юу зөрчил бол бид нар таалагдахгүй юу зөрчил гэдэг бол тэр хуулинд ор ижил хүстэй одоо гомол лесби усуудыг дэвшүүлж тийм үү? Энэ ер нь яаж ард түмээр тоглоод байгаа. Ингэж тоглоод ингэж одоо төдөөгөө хэлдэг шиг тийм ээ. Ингэж тоглоод байгаа чинь ялгцаа яадаг дуурдгүй гүлгээс сууж байгаа ард түмээр. Ярих юм байхгүй. яг юм байхгүй үнэн шүү. Энэ үнэн шүү. Одоо Монголын ард түмэн их оронгүй учраас эцсийн зогсоолыг биднээс асуугаарай. Энд зодуулаад нүдүүлээ газараа халдлаа гэдэг одоо ялангуяа малчид байна, хөдөө орногдод байгаа нөхдүүд байна. Нийт сонгогчд байна. Ганцхан өнөөдөр бид гурийн тойргийг яриад байгаа юм биш. Нийт монголчууд энэ дээр ухаарс ихээрээ. Хүний болцоо хооронд бид 1000 тэмцэлтэй нэмэргүй шүү. Тэгээд тий. Бидний өрөөсөө энэ хоёр намын нөхдүүд байна. Наана харагдаад байгаа цаана нэрээсээ гадны нөхдүүд бидний колончлоод байна. Бид 57 колонд орчжээ. Колоны улс болчихжээ гэдгийг ойлгосон. Би тэрийг маш их олон удаа ойлгосон, мэдэрсэн. Гадны нутгийн гадныхантай харамт тэмцэх болгоно. Дандаа дээрээс нь дарамттай нөгөө зэрэг цагдаагийн нөхдүүд нь бид нар буруутдаг. Хамгаалсан бид нар яагаад хулгайшаа хамгаалсан бид нар буруутдаг юм бэ? Жишээлбэл ноён уудын асуудал гэхэд Канадын Сентьяго гэж одоо үндэстэн намсан том корпорац нөөцтэй тийм үү? Өөрийнхөө их оронд тусгай улсын хорондоо шүү. Өөрийнхөө улсын шүүхээр тийм үү? Булаацтад уулаа түүгээс хоёлаа булаацтаа сууж байгаа энэ колон биш юм уу? яг үнэн шүү дээ. Энийг чинь бид нар эрт мэдрээд байна. Мэдрээд хилээд байна ерөөсөө. Манайхан ч зүгээр л төрийнхэн сэдвийн телевизээр харахад Монгол улс суугаад бодоод тахшгүй. Ардны чинь жинхэнэ баадуудж байгаа нь ерөөсөө харийнхан байх шүү. Ойлгож Эдийн засгийн арга сонгуул хийгээрээ. Үр хөвгт чинь хэрэгтэй юм. Өнөөдөр энэ өвгөрөө дуусгаж байгаа энэ хоёр нам хэрэгтэй юм уу? Эсвэл тэгээд энэ усыг 50 тоо гэж бодоод байд юм уу? Яг үнэн шүү. Нөгөө аль 16 хонд угаасаа ялагдсан намыг өнөөдөр байна гэд аана гэд яваад байгаа нь бол үнэгүй гайхалтай. Дахиж яриад одоо тэгээд тэнд ингээд чүрдээ бүх ягаад тэгвэл тэр ардчлал гэдэг юм хийсэн улсууд нь бүгдээр өөр газраас нэр дэвшээ явж байгаа юм би. Яг үнэн шүү. Тэг яа тийм шүү дээ. Энэ мэдээж юм дээр энэ нам байгаа гэж одоо тэр мохын барьцаанууд нь өнөөдөр гудамжинд гаргасан байж тийм үү? Өөртөө нэг нам үүсгэж гараад жинхэнэ тэр хавчлагыг хийсэн тэр жинхэнэ үзэлчээсэн шудраг улсууд нь өнөөдөр гудамжинд гарцсан. Өдөө зарим нь одоо ингээд ажил амжилтгүй хөргөдөө. Тийм Монгол улсууд 20 он бол их тийм 9 улсын жил буюу одоо ингээд энэ 4 хоногийн дараа биднийг бол бас өвөг дээдсийн буян заяа мөнх тэнгэрийн санаа бол бидний л ойртож ирнэ. Тэрийг мэдэрч, тэрийг ойлгож, тэгээд ямар нэгэн албадлага энэ сонгуульд бол оролцохгүй учраас та очиод ердөө л энэ их орончдыг л сонго. Энэ их амархан шүү дээ. Сонгуулийн ороо гэрээс нь эдгэн метрийн зайд байж байгаа. Тэгээд бүгд оролцвол энэ чинь өөрчлөлт явагдана. Тэгэхгүй дөнгөж 51 рүү хүрсэн нэг сонгуул төдий жүжиг явагдаад дуусах юм бол нөгөө гишүүнчлэл тархитлагоонд нь кодолцсон байгаа нөхдүүд чи очиод одоо магадгүй энэ чинь бүх юм чи хэвээрээ үлдэх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр амт тулсан хэдхэн хоног үлдэж байна. Энэ амт тулсан хэдхэн хоног дотор ерөнхийдөө монголчууд бол ухаантай учраас саруул ухаан оюуны чадвартай учраас бүх юмыг нэгтэлж бодоод бүгд хэлээд байна. Манайг өнжөөж, аныг өнжөөй. Ерөөсөө энэ удаа эн чинь хэлж штэ. Та хэллээ штэ. Нэг сонгохоор за нэг бурууд бол мэдээж алдаа. Хоёр бурууд бол өстой гиний юм те. Гурав бурууд бол тэнийг юм. Дөрв бурууд бол эн чинь солиотой. Долоо бурууд ч явж штэ. Тэр чи юу гэх юм бэ? Яг үнэ. Тэр учраас ер нь бол одоо энэ сонгуулийн одоо энэ хар машин гэдэг чинь манай улсын төрийн гадна талаас нь байгуулад байгаа юм. 4 жил тутам бол би олон хэлээд байгаа. 4 жил тутам сонгуул гэдэг нэрээр миний төрийн эргэлтүүд хийгээд байгаа байхгүй гол нь. Урдлын намынхаа бүх юмыг үүсгдэг тийм үү? Тэгээд одоо шинээр бүх улсуудын ажлаас нь халдаг. Мэдээж бол одоо энэ төр дотор бол үнэхээр тэр дээдлийн улс төрийн албан тушаалаас бус мэрэгжлийн одоо олон сайхан хүмүүс байгаа шүү дээ. Ажиллаж байгаа. Тэднэрт бол би буруугүй гэж бодчих. Үнэхээр тэднэр чинь бол байсаар байтал чинь тэр гол нь улс төрийн албан тушаалыг ажиллаж байгаа энэ хүмүүс самраад байгаа байхгүй гол нь. Тийм учраас бол яг мэдээж бол тэднийг одоо мэдж байгаа ч гэсэн тэднэр бол одоо бас нөгөөдөлд цалин мөнгө бусад юмараа барьцаалагдсан байгаа маа. Тийм учраас бол эдний талд ажиллаад ажилгүй болно гэж айгаад байна шүү дээ. Ажилгүй болно гэдэг л ганцхан юм айж байгаа. Бусдаараа их орон сэтгэл нь хэвээрээ байна. Бид бол одоо үндсэндээ хэлээд байгаа хамгийн гол асуудлуудаа нөгөө эргээд үндсэн хуулиа өөрчлөөд үнэхээр тэр одоо чинь олонхын одоо баримжаатай социалын баримжаатай социаль улс байх хэвээр. Тэгээд ингэж өөрчлөх юм бол Монгол орн цайхан ирээдүй бол байгаа байхгүй бид нар бүх юм байгаа. А гэвч бол энэ одоо чинь урагч нар энэ бүлзэнгүүд үнэхээр бол бидний 30 жил болдгоор энэ колоничлын замаар чирлээ шүү дээ. Янз бүрийн одоо чинь гой нэр өгдөг
Тэгээ бүх юмудыг ингээд судлаад үзэхдээ зэрэг чинь үнэхээр бол одоо чинь шал өөр юм байдаг. Үнэхээр бол тэрийг ойлгохгүй байгаа улсуудыг би гайхаад байгаа байхгүй болно. Би 12 ном хийгээд би чинь яг хүмүүст ойлгох үнэн байдлыг л ойлгох гэдэг оролдоод байгаа юм. 12 ном 50 өдөр кино хийгээд 51 киног бол хийгээд ингээд гаргацсан байгаа. Тэгээд ер нь одоо янз бүрийн асуудал байна. Ер нь бол би дахиад хэлэхэд Монголын асуудал маш одоо эвгүй болсон шүү. Хүмүүс энийг ойлгоорой үнэхээр. Энийг одоо би үнэхээр энийг чинь 20 хэдэн жил судалсан хүн хэлж байна. Би бол одоо чинь Монголын ард түмэнд бидэнд бол маш сайхан ирээдүй байгаа. Гэвч бол энэ нойрноос сэлэх хэрэгтэй байна. Энэ бол одоо чинь неолиберализм энэ бол хар тамхины энэ бол унтлагын энэ одоо мухад мансуурлаас гарах хэрэгтэй байна. Энэ манайд бид нар үлдэн хөөх хэрэгтэй байна. Биднэрт үнэхээр бол одоо чинь эрх чөлөөний энэ нар гарч ирдэм бол үнэхээр энэ манай Орос руу уурсан алга болно. Бид энэ дараа бол улс орондоо эзэн болцгооно. Тэгээд бид нар бол үнэхээр одоо аж үйлдвэрлэлтийн ер нь өвгөн өөрөө юмыг бүтээж амьдрд юм аа. Өөр ямар нэгэн улс хийж өгөхгүй гэдгийг ойлголоо шүү дээ бид нар. Энэ 30 жил. За ингээд бид гур одоо ямар ч байсан 3 газраас одоо бид гурыг нэгтгэж байгаа зүйл бол эх оронч үзэл бодол үнэт зүйл эх орноо хайрлсан тэр хайр олж харсан ухаарал тэрийгэ та нартаа нэг өстой цаг алдалгүй хүрчих юм гэсэн тэр сандрал бол бид гурыг нэгдэглээ. Тэгээд өнөөдөр бол бидэнтэй самт байсан та бүхэнд энэ лайва бас сайхан шеэрлээрэ хүмүүст сайн хүргээрээ эмээ өвөн ч гэсэн одоо энэ утас барьж үзье фэйсбүүкээр орё гэдэг өнөөдөр бас олон улсууд ярьж илээ. Тэгээд зааж өгөөд бидний яриад байгаа юмнуудыг одоо таниулаарай. Яагаад гэвэл бас телевизэд бол одоо маш том хориг саад бол тавигдаж байгаа. Сонгуулийн үеэр бол бас бүх юм бол хараа хяналтанд ор байгаа учраас та бүхэн энэ орон зайг ашиглаарай. Тэгээд өнөөдөр бид гурав далд колоничлыг халцгаая, даварсан дэглэмээс солилцгоё. Урайтай зөвлөх инженер санхүүч эдийн засагч улс төрийн бодит бодлого судлаач Дэмжхийн Болоргой одоо бидний бас журмын анд үнэн чөлөөлнө гэсэн урайтай босоо Монголын хөдөлгөөний тэргүүн за мөн одоо газар шорооныхоо төлөө цогтоо тэмцэгч Барчаагийн Шинжийн ард Монгол төрөө соён гэгэрүүл гэсэн том урайтай явж байгаа эмэгт их орныхоо төлөө сэтгэл зүрхээ хилээж яваа одоо их хүн эмэгтэй хүн телевизийн үүсгэн байгуулагч Ишх Сүрэн бид гурав та бүхэнтэйгээ энэхүү лайваар уулзаж бид гурав хамтдаа шүү гэдэг. Ингээд төсвөл рүү гараа өргөн гэхтэй. Ингээд бид гурав хамт байгаа шүү. Их орончид хамт байгаа биднийг их шүү биднийг нэг мөнгөд битгий хууртаараа бэлэгсэлтэй 5-10 цаасанд үр хөвгүүдийнхээ ирээдүйг энэ их орныхоо тусгаар тогтлын үн цэнээр олдсон юм а бүү хууртаж бүү арилжаараа бид танад үнэн гэж юу байдгийг л таны гартаа тавих гэдэг юм. За баярлалаа. За. За.